байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай. Энэ удаагийн бичлэгийн сэдэв маань болохоор No Contact аль эсвэл X-ийн талаарх уншлага байгаа. За, No Contact гэхээр ямар ч харилцаа холбоогүй байгаа хүн чинь гэсэн үг. Тэгээд нэг ghostlоод харилцаа болцсон ч юм уу, буруу ойлголцоод харилцаа болцсон ч юм уу, аль эсвэл бүр X-үд байж иж болно. Яг энэ гурван төрлийн энергит таарна гэсэн үг. Тэгээд энэ хүний чинь таны талаарх бодол нь ямар байгаа, мэдрэмж нь ямар байгаа гэдгийг салгаж харж үзэх болно. Тэгээд би энэ санааг болохоор яг кино тарот гээд ер нь бол би өөрөө аягүй үздэг, сонирхож бас ер нь бол байнга сонсдог. Ридерийнхаа нэг сүүлд хийсэн бичлэгээс санааг нь авч хийж байгаа. За тэгээд ер нь мессеж картуудаар энэ хүний танд яг юу хэлэх гээд байна вэ гэдгийг харах болно. За нэмэлтийн сэдвэр болохоор бид нэр юуг харах уу гэд тэгэхээр за энэ харилцаа холбоогүй байгаа хүн чинь аль эсвэл энэ X чинь тань дээр буцаж ирэх үү? Буцаж ирвэл ер нь хизээ буцаж ирэхээр за үгүй бол яг яагаад гэдэг нь гараад ирнэ. Тэгээд та хоёр ирээдүйд буцаж нийлэх үү? Хэрвээ тийм бол хизээ вэ гэдгийг нь бас харна. За буцаж ирэхгүй байх юм бол таны дараагийн хайр дурлалын харилцаа ер нь ямар хүн байх вэ? Шинэ харилцаа хизээ орж ирэх вэ гэдгийг тухайн бүлэг дээр нь одоо ингээ онцлоод харчин гэсэн үг. За 3-т гээд тэгэхээр ер нь таны X-д харилцаа холбоогүй байгаа хүнд чинь 3 дахь читгээд байна уу? Өөр харилцаатай хүн байна уу? Тэрийг яг юу гэж бодож мэдэрч байна. За тэгээд энэ харилцаан дээр сахиуснууд чинь танд яг одоогийн нөхцөл байдалд чинь ямар зөвлөгөө өгч ийн вэ гэдгийг харна. За эхний бүлэг болохоор энэ Underground гэдэг карт байна. Underground бол ер нь доод ертөнцийг илэрхийлдэг. Газар доорх ертөнц гэх юм уу маш сонирхолтой зурагтай карт байна. Одоо өтнүүд ч юм уу альсвал маш сонирхолтой ургамал ч юм уу юу гэдг нь бас сайн мэддэхгүй байгаа. За хоёр дахь бүлэг болохоор надад энэ маш сонирхолтой санагдсан Gnosis гэдэг карт юм байна л да. Тэгээ утгыг нь болохоор би өөрнийг харж агаад тэгээд яг бүлгийн уншлага эхлэх үед 2 дугаар бүлгийнхандаа тайлбарлаж өгье. Энэ бол юм маш symmetrical, ер нь бол одоо юм геометрийн дүрснүүд айгүй ихтэй. Тэгээд нэг цэгээс юмс эхлээд яг ингээд торгоо эргээд бас бүрэн болж байгаа ч юм шиг юм сонирхолтой зурагтай хүзэр байна. Энэ маш тодорхой утга байгаа. Энийг би хараад хэлээд өгнө. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс маань болохоор энэ маш үзэсгэлэнтэй Ocean буюу далай гэдэг картыг сонгосон байх учиртай. За ингээд уншлага руу орцгоё. Баярлалаа. За одоо бүгдээрээ 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлагыг хэлье. 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ Underworld буюу газар доорх ертөнц гэдэг картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор таны талаас энергийн шалгалт хийж өгч байгаа. Та болохоор яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний X-ийг өөрөө одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэдгийг харж байгаа. Тэгтэл болохоор яг ингээ харилцаа холбоогүй ч юм уу альсвал салсан шалтгаанд чинь юм. Гэтэ яг бүх хүмүүст бол биш. Нэг нь ингээд хол газар руу яваад одоо та гадагшаанаа яваад ч юм уу аль эсвэл нөгөө бодож байгаа хүн чинь гадаад улс руу яваад ч юм уу харилцаа яг шууд утгаараа ингээд амжилтгүй болсон тийм тохиолдлууд бол бас байх шиг байна. Ингээд хол зайны харилцаанд орсноор харилцаагаа цаашаа үргэлжлүүлж авч явж чадаагүй тийм энерги бол 1-р бүлгээс маань жоохон харагдаж байна. Тэгвэл 1-р бүлгийнхэн маань ер нь энэ харилцааныхаа талаар, энэ хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэд тэгэхээр энэ харилцаа таны хувьд бол бас маш тийм том утга учиртай харилцаа байсан гэж та бол боддог. Тэгээд та өөрөө энэ харилцаагаа бас яг болохоос нь болохгүй хүртэл ингээд урагшлуулах гэж, амжилттай болох гэж маш их хичээсэн гэж өөрийгөө боддог. Та болохоор энэ хүндээ маш их хайртай, сэтгэлтэй байсан өнгөрсөнд харилцаатай байж ах та. Тэгээ энэ харилцаан дээр та нэг өөрийгөө бодоод ч юм уу өөрийгөө ингээд 1-р тавьж исэн удаа байхгүй гэж бол боддtiin байна өөрийнхөө зүгээс. 1-р та яг энэ X-ээс харилцаа холбоогүй байсан хүнээс өөрөө аягүй маш хараат байсан. 2-дугаарт энийг болохоор та бас өөрөө мэддэг байсан гэх юм уу та. Би өөр энэ хүнээс аягүй хараат байна да. Энэ хүнгүүл бол би яг байж чадахгүй байна да
гэдгийг өөрөө бол маш сайн мэддэг байсан. Хоёрдугаарт гэх юм бол та бас өөрийгөө нэгдүгээр тавиад ч юм уу өөрийнхөө ашиг сонирхол, өөрийнхөө тайван амгалан байдал, өөрийнхөө эрх ашигыг нэгт тавьж исэн удаа ерөөсөө байхгүйгээр энэ хүнийг л ингээд ер нь бол нэгдүгээрт тавиад энэ харилцааг л хамгийн чухал зүйлээ болгоод одоо амьдралынхаа хүчин зүйлсийн хамгийн нэгдүгээрт тавиад ингээ маш их хичээсэн. Гэтээ хичээгээд энэ харилцаа яг таны хүссэн шиг урагшлаагүй гэж та бол одоо боддог харагдаж байна. Тэгээд яг хав танд болохоор ингээд нэг тийм маш том итгэл байсан гэж гарч ирж байна л да. Өөртөө итгэж исэн, гэхдээ нөгөө талаасаа энэ хүнд бас итгэж исэн. Өөртөө итгэхийнхаа хэрээр нөгөө хүндээ бас айгүй итгээд байдаг байсан энержи нэгдүгээр бүлийнхэнд маань бол байна. Юу гэсэн үг вэ гэд тэгэхээр за би энэ харилцаан дээр бууж өгөхгүй бол те би энэ харилцаан дээр ингээд хичээгээд байх юм бол би бүх зүйлийг ингээд урагшлуулах гад тэмүүлээд байж чадах юм бол нөгөө хүн маань ч гэсэндээ хичээн. Тэгээ бит хоёр ингээд ер нь харилцаанд үүсэж байгаа магадгүй ирээдүйд үүсэх ямар ч саад дутгуудыг ингээд айгүй гайхалтайгаар давж гарч чаднаа. Тэгээ бит хоёрын харилцаа илүү хүчрэх бат бөх болно гэсэн ийм итгэл танд маш хүчтэй байсан гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгтэл одоо болохоор та яг өөрийгөө буруу бодож ижээл гэж бодож байгаа харагдаж байгаа байхгүй юу? За би ингээд энэ харилцаан дээр ямар их итгэлтэй байлаа, ямар их хүч зарцууллаа. Цаашаа би яг юуг ингээд даван туулахад бэлэн байлаа те. Гэтэл яг энэ зүйл маань ингээд бодит болсонгүй дээ гэт юм харамсаж байгаа энерги нэгдүгээр бүлгийнхэнд маань аюу их байна. Энэнд бас өөрийгөө буруутгаж байгаа гэж болвол гарч ирж байна. Би өөр нь ингэж хичээх хэрэггүй байсан юм аа. Би тийм итгэлтэй байх нь ер нь дэмий байсан юм байна. Ер нь ингээд нэг хүнд хит хитрхи итгээд ирээдүйдээ хит юм те бардам байх ер нь жоохон буруу юм байна шүү. Тэгснээрээ ер нь би ингээд алдчихлаа шүү гэдэг нэг юм байр байдалтай нэгдүгээр бүлийнхэн маань бол байгаад байгаа харагдаж байна. Тэгтээ та бол энэ хүнтэй одоо ч гэсэндээ ирээдүй хардаг. Ер нь харилцаа холбоогүй байгаа ч гэсэндээ та энэ хүнийг бол хүлээж байгаа гэж хүзэр дээр бол гарч ирж байна. Яг ирээдүйд ингээд бит хоёр нийлж магадгүй болж бүтэж магадгүй гэсэн юм хүчтэй итгэл бол байна. Гэхдээ энэ итгэл чинь нэг тийм desperate байдлаас гарч ирээд байгаа зүйл ерөөсөө биш байна л да. Desperation гэхээр одоо юу мэрийн энэ хүнгүүл бол би байж чадахгүй гэл яг ингээд бүр гэдэг аим шиг юм хэцүү мэдрэмж ерөөсөө биш. Та бас айгүй өөртөө итгэлтэй хүн байна. Ер нь таны сэтгэлийн гал тийм амархан бол бүхдэг хүн биш. Та өөрөө маш юм өөдрөг, маш юм амбицтай хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм учраас баг юг мэрийн угаасаа намайг гэд ирнэ. Энэ хүн харамсаад яг ойлгоно те. Би чи ямар мундаг, ямар ухаалаг, ямар үзэсгэлэнтэй, ямар гоё царайлаг хүн блэ те. Надад ингээд ийм сайн давуу талууд байгаа шүү. Би энэ хүнд бас үнэхээр ингэж хандж исэн. Өөр хин ч ингээд те намайг давж чадхааргүй би хичээл зүтгэл гаргаж исэн юмс бол байгаа. Тийм учраас энэ хүн бол над дээр буцаад ирэх байхаа гэдэг дээр бас айгу өөртөө жоохон итгэлтэй байгаад байгаа харагдаж байна. Өнгөрсөндөө бол та энэ харилцаан дээр ингээ харамсдаг ч гэсэндээ ирээдүйд болвол нэлээд итгэлтэй байдаг болвол бууж ирж байна. Empress доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр яг энэ харилцаан дээр бол өнгөрсөнд та өөрийгөө илүү хичээсэн гэж бол яалтчгүй боддог. Энэ харилцаан дээр та өөрөө төрүүлж маш их хичээл зүтгэл гаргаж ирснээс гадна нөгөө хүнээсээ бас ингээд авч чадахгүй, мэдэрч чадахгүй байгаад байгаа зүйлсээ бас хитрхи их ингээд шавдуулж нэгтэг байсан гэж одоо бол өөрийгөө дүгнэж байгаа. Тэгээд яг энэ харилцаан дээр ингээ хүлээлт ер нь бол урт хугацаанд тавьсан байгаа ч гэсэндээ нэг ойрын хугацаанд хүлээлт тавихгүй байгаа гэх юм уу? Дөрвийн илт доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр за одоохондоо бол тэг би ингээл гомдоол шаналал байгаад ээж болохгүй. Ер нь хийх ёстой юмнуудаа хийгээд урагшлах хэрэгтэй. Өөрийнхөө бас амьдрах хэрэгтэй тий. Тэгжээтэл ер нь бол ингээд цаг хугацаа бүх зүйлийг харуулнаа. Урт хугацаанд одоо миний бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн бол ер нь миний үн цэнийг ойлгоод харамсаад ирнэ гэдэгт та бол айгүй итгэлтэй байгаа харагдаж байна. Одоогоор бол та яг энэ X-ийн харилцаа холбоогүй болцсон байгаа хүнээ санахын хувьд бол маш их санаж байгаа. Шаналга харамсах үеуд бол байгаа ч гэсэндээ энэ мэдрэмжүүдтэйг нэх ингээд зууралдаад суугаад байхыг хүсэхгүй байна. Өнгөрсөнд бас энэ мэдрэмжүүд ч аюу хүчтэй байсан бол нэгдүгээр бүлгийнхэн маань одоо болно те сэтгэлийн шарахтай байгаа ч гэсэндээ I must go on би урагшлах хэрэгтэй, хийх ёстой юмнуудаа хийх хэрэгтэй гэдэг ийм
байр суурьтай болол байгаад байгаа харагдаж байна. За энэ хэсэгт гарч ирж байгаа ордууд болохоор айгүй нарийн тодорхой гарч ирж байна л да. Таны өөрийн чинь орд ийм арслан ялангуяа. За тэгээд нум хоны орд байх боломжтой. За тэгээд үхэр биш шүү. Матар. За энд бол бас дахиад арслан, хилэнц, дэлхийн ордны хөлзөрнүүд бол гарч ирж байна. Ордууд гарч ирж байна. Энэ таны болон бодож байгаа хүний чинь орд байх боломжтой. За одоо болохоор яг таны энэ бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь аль эсвэл X чинь таны талаар яг ямар бодолтой байгаа вэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор энэ хүн чинь танд бол хайртай сэтгэлтэй хിവэрээ. Тэг яг тантай адилхан айгүй хүнд шаналлыг болвол мэдрэхийн хувьд мэдэрч байгаа. Тэг энэ болохоор бүр ингээд бодол дээр нь гарч ирээд байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд тантай айгүй гоё дотн харилцаатай байсан да. Таныг яг юм өөрийнхөө гэр бүлээ гэж энэ хүн бол боддог байсан. Үнэхээр шууд утгаараа гэрэлсэн хүмүүс байж иж болно. Аль эсвэл үнэхээр та энэ хүнд яг нэг юм гэр шиг халуун дулаан тий soul family мэдрэмжийг бас давхар өгдөг байсан байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ тийм болохоор надад ингээд маш хэцүү байгаад байна да. Би энэ хүнтэй маш дотн байсан учраас би энэ хүнд маш их хайртай байсан учраас ингээд шаналаад байна да гэж энэ хүн болвол одоо өөрийнхөө юм мэдрэмжийг бүр ингээд айгу рационал байдлаар бодож байгаа бол харагдаж байна. За би шаналаад байна шүү. Би яг яагаад шаналаад байна вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт тантай үнэхээр дотн байсан юм байна. Яг хоёулаа, яг та хоёр хоёулаа байхдаа бол үнэхээр ингээд ад жаргалтай байсан. Ингээ бусад хорвоо ертөнц нэх тийм гоё биш. Эргэн тойронд ч юм байгаа хүмүүс ч юм уу те. Ялангуяа энэ их хүний эргэн тойронд байсан хүмүүс өөрт нь нэх их нэг тийм гоё мэдрэмж өгдөггүй. Их чухал нөлөө үзүүлдэггүй. Аль эсвэл бүр сөрөг нөлөө үзүүлдэг байсан байхад энэ хүн тантай яг хоёулахнаа байхдаа маш аз жаргалтай байсан. Тэгээ одоо цуг байхаа болчихсон байгаа учраас энэ хүн ингээд маш хэцүү нөхцөл байдалд байгаад байгаа юм байна. Биенийх нь яг ингээд нэг юм тал хэсэг нь ингээд байхгүй болцсон юм шиг ийм мэдрэмж аваад байгаа юм байна гэж болвол өөрийгөө ингээд бас дүгнэж бодож байна л да. Тэгээд энэ хүний ерөн сүүлийн үед яг нэг тийм ходоод цус хаваар нь айгүй өвдөөд байдаг бас болж байгаа. Яг тэгэж өвдөөд байгаа юм шиг бас өөрт нь мэдрэгдээд байгаа юм байна л да. Тэгээд ходоод цус юу нь яг яагаад өвддөг вэ гэхээр шууд сэтгэл санаанаас болдог. Гэвь маш их сэтгэл санаа нь хямраад бие дэрхтнүүд нь хүртэл ерөн жоохон өвдөөд байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээ та хоёрын салалт ч юм уу харилцаа холбоогүй болцсон нөхцөл байдал ч юм бүр энэ хүний хувьд ингээд бие мах бодит нь хүртэл нөлөөлж байна доо гэдэг нэг ийм бодолтой болвол байгаад байгаа харагдаж байна. Тэгтээ энэ хэсэгт болохоор юу мэрийн та хоёр ингээд харилцаатай байхад гадны хүмүүсийн нөлөө айгүй их байсан гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дэр моб буюу одоо ийм гимт бүлэглэл гэсэн утгатай нэг юм нэмэлт карт байдیں۔ Тэгээ энэ дэр зураглалыг нь харахад ч гэсэн эргэн тойрондох хүмүүс нь маш их ууртай нэг юм чагсаал цуглаан хийгээл өөрийг нь ингээд бүчицэн энэ хүн болохоор энэ дотор ингээд баг бүр маш их айцтай ийм зурагтай хөзөр байгааз. Тэгээ энэ болохоор ер нь нэг тийм сонин хэцүү нөхцөл байдалд ингээд ороод тэрнээсээ гарч чадахгүй байгааг илэрхийлдэг хөзрөлтөө. Тэгээ энэ болохоор та хоёрын харилцаан дээр гэж бас гарч ирээд байгаа байхгүй. Энэ хүний бодолт нь одоо ингээд энэ сэдв эргэлдээд байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр та хоёр айгүй гоё ингээд ад жаргалтай хосын харилцаатай байгаад харилцаа чинь цаашаа үргэлжлэхэд аль эсвэл цаашаа ингээд нийлээд явхад ч юм уу одоо ингээд таны болон энэ хүний найз нөхөд дотны хүмүүс аль эсвэл хоёр талын гэр бүлийнхэн ч маш их сөрөг нөлөө үзүүлсэн гэж энэ хүн бол боддгийм байна. Яагаад ч юм гэхдээ ингээд нэг тийм буруутгалт нь тань руу ерөөсөө чиглэхээс илүүтэй энэ хүн рүү айгүй их чиглээд байдаг байсан гэх юм уу да. Яг энэ бодож байгаа X-ийг ч айлсвал харилцаа холбоогүй байгаа хүнийг чинь найзууд нь аль эсвэл гэр бүлийнхэн нь тий чи хангалттай байж чадахгүй байх, чи манай найзад тохирохгүй, чи миний охин хүүд тохирохгүй энэ төр гэдэг ч юм уу нэг иймэрхүү хандлага айгүй их гаргаж ирсэн яа үнэндээ. Тэгээ энэ нь болохоор энэ хүний ингээд нэг тийм хичээх, зүтгэх, тань руу улам ингээд амар гоё тэмүүлэх, дээрэс нь өөртөө итгэх итгэлийг нь айгүй ингээд нураагаад идэг байсан гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээд тантай ингээд харилцаатай байж явах үед за зөвхөн ингээ өөрсдийнхөө талаар бодоод энэ хүн тантай харилцаан дээр 100% гоё өөрийнхоороо байгаад танд л анхаарлаа хандуулад явах яг боломжгүй байсан л гэж боддгийм байна л да. Харилцаа айгүй тэнцвэргүй болоход
нэг юм та хоёрын харилцаанаас салдгүй 9 шидийн хүмүүс ингээд айгүй саад хийсэн л гэж энэ хүн бол боддгийм байна. Уг нь бол энэ хүн ингээд одоо харангууд таныг ерөөсөө тавьж явуулмааргүй, энэ харилцаагаа дуусгамааргүй байсан байгаа харагдаж байгаа байхгүй юу. Гэтэл ингээд айгүй тийм нэрээ хичээх шаардлага энэ хүнд дэндүү үүсээд тэр нь энэ хүнд айгүй юм дарамт болоод исэн. За намайг яг юу гэж бодох бол, юу гэж харах бол те. Намайг одоо энэ хүнд буюу танд ингээд тохирохгүй гэх үедээ, болохгүй байх гологдож гин гэх үедээ энэ төр гэсэн их тийм сөрөг бодлууд, айдсууд энэ хүний яг ингээд энэ харилцаан дээр их амар гоё өөртөө итгэл хүсэл тэмүүллийг айгүй унтраасан байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тийм ингээд нэг тийм амар олон хүнийг хамарсан л хэрүүл маргаан харагдаад байх юм. Одоо ингээд хүмүүс чинь ер нь маргалдаж муудалцахаараа хоорондоо ингээд яг те одоо олгой хавгаравч толгойн дотроо гэдэг үлээ. За яста очлаарай. Би бүр мартчихэж энийг манай 10 жилийн багш айгүй хэлдэг байсан. За ямар ч байсан гэсэн ингээд нэг тийм олгой хавгаравч тогоон дотроо гэж хэлдэг штэ. Ямар ч асуудал ингээд та хоёрын дунд байсан гэсэн тэр та хоёрын дунд л шийдэгдээд дуусчдгүй. Ер нь л нэг юм possible 3 дахь этгээдүүд дандаа гарч ирдэг байсан. Ингээд баг нэг дор хаяжтэй та хоёроос гадна өшөө 3 хүн ч юм уу, аль эсвэл 1 хүн ч юм уу та хоёрын ингээд нэг тийм асуудлын дунд ингээд байж идэг байсан бахын. Аль эсвэл өөр нэг юм 3 дахь этгээдээс болоод та хоёр ингээд яалтчгүй маргалдаж муудалцаад байдаг байсан. Тэгээ энэ нь ингээд та хоёр харилцаагаа те яг ингээд амар гоё шинээр ихлүүлээд учраа олоод эвлэрээд явхад ингээд айгүй саад хийдэг байсан л гэж энэ хүн бол бодоод идэм байна. Тэгээ харилцаагаа үнэхээр гоё шинээр ихлүүлээ те ингээд та хоёрын дунд ямар маргаан зөрчилдөөн байна, ямар асуудлууд байна. Юун дээр та хоёр get along хийж те ингээд гоё эвтэй найртай байж явж чадахгүй байна. Тэр болгоныгоо ингээд айгүй гоё шийдээд бүх зүйлийг ингээ ямар ч асуудалгүй шинээр эхэлье гэд тэгэхэд ингээд саад хийгээд идэг ус юм 3 дахь этгээдүүд та хоёрын харилцаанд бол маш их байсан гэж энэ хүн бол боддог. Тэгээд одоогийн байдлаар болохоор бодол нь ямар хөө байгаад байна вэ гэхээр таныг бол маш их санаж байгаа, харилцааныхаа араас харамсаж байгаа ч гэсэндээ яг бодлынх нь хувьд болохоор яг одоо ингээд тантай хамт байж байхгүй. Ингээд та хоёр салцсан, харилцаагүй болцсон байгаа нь энэ хүнд яах вэ ингээд нэг тийм амар гоё биш ч гэсэндээ ер нь ерөөсө гоё юм байгаад байгаа юм алхал та. Гэтэ нэг тийм ядаж стрессгүй байгаад байгаа гэж болвол харагдаж байна. Өөрөө тэгэж бодож байгаа. Тэгэхгүй ингээд тантай хамт байх үед энэ хүн айгүй өөртөө ихтгэлгүй болдог байсан. Харилцааныхаа ирээдүйд бас маш их ихтгэлгүй болдог байсан. Маш их стресстэй байсан. Маш их сөрөг юмнууд ингээд бодоод идэг байсан. Тэгээ одоо ингээд салаад харилцаагүй болцсон чи яах вэ ингээд үнэхээр амар том зүйл алдсан байна. Айгүй хайртай хүнээ алдсан байна. Маш их золиос гаргасан байна. Гэтэ ингээд нэг юм ментали оюун санааны хувьд нэг юм тайван амгалан байж эхэлж байгаа нь энэ хүнд одоо байгаа ганц зөв зүйл юм уу да. Тим энержи бол гарч ирж байна. Тэгээд яг одоогийнх нь бодлыг нь харангууд Emperor буюу эзэн хаан дээшээ харж гарч ирж байна л да. Бодлоо энэ хүн бол яг хүчтэй байх гэж маш их хичээж байгаа. За би бодлороо хүчтэй байна шүү. Ер нь ингээ гаргасан шийдвэр дээрээ те бат зогсчвол ер нь зүгээр дээ. Одоо эргэж буцаад хэрэггүй дээ гэд бодол нь болохоор яг ингээд өөрийг ингэж хүчлээд байгаа. Тэгтээ яг энэ гаргаж байгаа шийдвэр нь одоо бас ингээд тодорхой хэмжээнд эго те хэрвээ та хоёр ингээ үнэхээр боли барий цаашаа ирээдүггүй юм байна гэд ингээд ярилцаад болцсон бол тэр үгнээсээ ингээд айгу амархан буцаал те өө би чадахгүй маань хоёлаа буцаад ирээд нийлээ юм тэр гэдэг ч юм уу тэгхгүй гэж ингээд маш их хичээж юм л да. Тэгээ энэ нь энэ хүнийг айгу аз жаргалтай болгоод ч юм уу үнэхээр яг зөв зүйл хийгээд байгаа юм шиг бол бас бодогдохгүй байгаад байгаа. Айгу хүчилж энэ шийдвэрийг бол гаргаж байгаа гэж хүзүр дээр бол бууж ирж байна. Энээс өөр сонголт байхгүй дээ. Энэ л яг зөв сонголттоо өөр угаасаа тий опшн байхгүй. Өөр сонголт надад байхгүй. Тийм учраас надад ингээ хичнээн хэцүү байсан ч гэсэндээ би энэ салтын харилцаа холбоогүй байгаа нөхцөл байдлыг давж гарах ёстой, тисэх ёстой гэж болвол энэ хүн өөрийгөө ингэж айгүй хүчилж байгаа, хурцлж байгаа энергитэй болвол байна. За энэ дээр гарч ирж байгаа ордууд гэх юм бол мөн л хонь, арслан за тэгээд эхрийн орд бас гарч ирж байна. Хилэнцгийн орд бас дахиад гарч ирсэн байна.
За одоо болохоор энэ хүний таныг их мэдрэмж нь ямар байгаа вэ? Тэрийг харъя. Сайн нөгөө нэг яг 2 дахь хэсгийн шафлыг хийж яхад хүзрээ холж яхад нөгөө руунд аягүй тийм дуу чимээ гараад исэн болохоор ингээд таталцсан шүү. Тэрнээс биш уг нь бол бүгдээр ингээ холиод хийх гэж хичээж байгаа. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн нь аль эсвэл X нь тэдний талаар яг юу сэтгэлтэй мэдэрч байна вэ? Одоо бодол нь аягүй их мессежтэй байснаа сэтгэл нь бол арай өөр юм гарч ирж шүү. Ер нь шал өөр юм гарч ирж шүү. Ой. Цэнүүд яаж юм? За энэ хүний сэтгэл нь яг ямар байна вэ гэд тэгэхээр сэтгэлээ бол гэхдээ энэ хүн айгүй хуураад байгаа бас харагдаж байх юм. Тийм болохоор сэтгэл нь айгүй тайван байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Юу болоод байна вэ гэд тэгэхээр шүү дээ. Яг ингээд тантай яг одоо салцсан харилцаа холбоогүй болцсон чинь энэ хүний хувьд ингээд нэг юм сүрэг юмнууд бодох шаардлагагүй болоод яг нэг юм тархин амраад амьдрал нь нэг тийм нэгэн хэвэн болоод өөртөө анхаарлаа хандуулах бас нэг юм боломж нь ер нь бол бүрдээд байгаа харагдаж байна л да. Тэгээ ганцаараа байсан чинь ингээд нэг тийм айгүй хүнд мэдрэмжүүдээсээ энэ хүн бол бас яг гарч ийна. Энэ нь болохоор яг ингээд нөгөө нэг та хоёр салцсан байгаад байгаа учраас энэ хүн таныг санаад ч юм уу, шаналаад ч юм уу хэцүү байгаад байгаа тэр мэдрэмж бол биш. Яг тантай хамт харилцаатай байж явах үед энэ хүнд бас ингээд үнэхээр гацах, үнэхээр ингээд нэгтэй шокны нөхцөл байдалд орох ч юм уу, ийм маш хүчтэй савлгаатай ийм сэтгэл хөдлөлт автах үеуд маш их байсан байгаа байхгүй юу? Тэгээ харилцаа холбоогүй болцсон ч яг нэг ингээд байнгын ийм жоохон стресстэй, маргаан зөрчилдөөнтэй, айгүй ингээд нэг ийм дотоод сэтгэлийн шаналсан ийм хүнд мэдрэмжүүд нь ингээд баг багаар арилаад энэ хүнийг тийм хүнд мэдрэмжүүдээсээ гараад илүү оюун санааны хувьд тайвширж байгаа санагдаж байгаа. Энэ мэдрэмж нь таны бодож байгаа энэ харилцаа холбоогүй байгаа хүнд чинь аль эсвэл X-т чинь ер нь бол таатай байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ бол бас нэг их бурууч зүйл биш л дээ. Ингээд та энэ хүнтэй ингээд айгу токсик байгаад байсан гэсэн үг биш ээ. Яг ингээ хоёр биенээсээ мэдэрдэг байсан мэдрэмж ялангуяа ингээд харилцаа яг тэр салахын өмнөх үед ч юм уу те ямар ч болсон байсан юм блэ. Яг тэр үед мэдэрдэг байсан нэг юм хүнд мэдрэмжүүдээсээ гараад нэг юм тайван амгалан болох бас тийм муу буруу зүйл амиа ботсон зүйл ерөөсөө биш л те. Одоо юу гэж тайлбарламаар юм бэ те? Нэг айгуу тийм стресстэй хүнд том шалгалт энтер байдаг штэ. Тэрийг ингээд давтсны дараа те тэрийг ямар ч байсан гэсэн үтсний дараа тэрний ард гараад ингээд тэмцэцсний дараа ч юм уу бүр ингээд нэг сэтгэл санаа айгуу гоё амгалан болчдөг тоо. Яг нэг тийм мэдрэмж энэ хүн бол одоо мэдрээд байгаа. Энэ мэдрэмж нь өөрт нь таалагдж байгаа гэж болвол бууж ирж байна. Тэгээд мэдрэмжээрээ энэ хүн одоохондоо баг ингээд шийдвэр гаргаад байгаа гэх юм уу? Яг ингээд таныг алдж байгаадаа энэ хүн бол яг ингээд бодлоороо харамсаж байгаа юу гэвэл харамсаж байгаа, хэцүү байгаа юу гэвэл байгаа.
Гэтэ яг одоогийн интеншн нь бас гарч ирж байна. Яг харилцаа холбоо тогтооё, буцаж харилцаагаас сэргээ гэж бол одоохондоо бодохгүй байна. Харилцаа холбоогоо тань руу одоо ингээд үйлдэл хийж сэргээхгүй болвол та хоёр цаашид нийлэхгүй байж иж магадгүй. Харилцаа чи улам ингээ холдоод хөндөрөөд дуусаж магадгүй. Ер нь тийм юм болох байх та гэдгийг энэ хүн мэдж байгаа ч гэсэндээ одоо энэ хүнд ингээд нэг юм тайван байдал, өөртөө бас хувийн орон зай олгох, өөрөө бас нэг юм жоохон эрхчлөөтэй байх нь үнэхээр ингээд хэрэгтэй байгаад байгаа юм байна л да. Тийм мэдрэмж айгүй их авч байна. Тэг мэдрэмжэндээ болохоор юу гэж мэдэрч ийн вэ гэд тэгэхээр таныг бол айгүй их гомдоосон. Энэ хүн ингээд харилцаан дээр хангалттай хүчтэй хүн бол байж чадаагүй. Гэтэ өөрийгөө бас хичээгээгүй гэж бол боддгүй юм байна. Хангалттай гэж бол хэлэхгүй ч гэсэндээ аль чадхаараа ер нь бол ууг нь хичээсэн. Тэ таны хувьд ингээд түшигтэй тулгууртай ч юм уу хүн байх гэж, үнэнч байх гэж, таныг provide хийх гэж тэ танд тусдын болох гэж, танд хүсэж байгаа зүйлсийг чи авч өгж амьдралд чи хэрэгтэй хүн байх гэж энэ хүн хичээсэн ч гэсэндээ үнэхээр ингээд бас чадал нь хүрээгүй. Тэгээд таныг бас ингээд айгүй гомдоодсон л гэж мэдрээд байгаа харагдаж байна. Тэгээ одоогоор бол яг ингээд нэг юм шинээр тантай харилцаагаа сэргээ, ярилцъя, холбогдъя, дахиад оролдоод үзье гэсэн бодол бол одоогоор алга байна. Үгүй тийм мэдрэмж алга байгаад байгаа харагдаж байна. Тэг яагаад вэ гэд тэгэхээр шүү дээ, тэ энэ хүн яг ингээд одоо танаас харилцаа холбоогоо ингээд та хоёр таслаад тэ салцсан байгаад энэ хүн бас нэг юм танд хайргуудээ бол биш. Амар гоё аз жаргалтай байгаад байгаа даа биш. Зүгээр нэг юм тайван, тогтвортой тэ олон юм бодохгүй ингээд ажил төрлөө хийгээд явах, олон юм бодохгүй шүн унтах нэг юм боломжтой болж ирж байгаа учраас энэ мэдрэмжээ бас ингээд жоохон хамгаалахыг хүсэж байгаа харагдаж байна. Энэ мэдрэмжтэйгээ бас хэсэг хугацаанд байхыг хүсэж байна. Тэгээ ер нь ингээд жоохон ганцаараа бас урагшлаад үзье. Одоо яг нэг тэг өөр дөрөө хичээгээд өөрийгөө сайжруулад үзье. Өөртөө хувийн орон зай олгоод хэсэг эрх чөлөөтэй бас байж үзье гэдэг ийм мэдрэмжүүд болвол илүү давмгаалж байгаа харагдаж байна л да. Гэхдээ яг мэдрэмжийн хувьд бол энэ хүн үнэхээр аз жаргалтай байгаа юу таньгүйгээр гэх юм бол ерөөсөө үгүй. 7-гийн хилд дээшээ харж гарч ирж байна гэд тэгэхээр зарим талаараа бас өөрийгөө жоохон хуураад байгаа мэдрэмж энэ хүнд бас айгүй их байх юм. Энэ гур бол яг тэрийг баттгах байгаа байхгүй. Мэдрэмжээрээ бас өөрийгөө хуурах гэж айгүй их үзнэ. Ингэж бас өөртөө хилээд байгаа харагдаж байна. За таныг болохоор ер нь харилцаан дээр угаасаа сэтгэл хангалуун бус байсан те. Таныг өөртөөнөөс урт хугацааны ирээдүй хараагүй. Энэ хүн хичээгээд те. Би хичээгээд одоо ингээд танд хангалтгүй байсан. Энтэр гэж болвол бас бодох гэж үзэж гин. Бит хоёр тусдаа байсан нь хин хиндээ одоо илүү үр ашигтай, хин хиндээ илүү цаашаа ингээд амжилттай байх, амжилттай амьдрах юм боломжийг олгоно штэ гэж бодож гин. Гэтэ яагаад ийм юмнуудыг ингээд мэдрэхийг хүсэж байна вэ? Яагаад мэдрэмжээ ийм байлгаад байна вэ гэхээр ядаж ийм юм бодохгүй болвол таньгүйгээр бүр ингээд маш аз жаргалгүй байгаагаа, маш их шаналж байгаагаа энэ хүн ингээд дахиад мэдрээд ингээд айгүй хүнд таавар бол одоо энэ хороо төр байж болох хамгийн хүнд л мэдрэмж авах. Тийм учраас би бас үгээр сайн илэрхийлж чаддгүй. Ингээ бүр яг зог тусаад хүн ингээ бүр үнэхээр паникнд ороод үнэхээр ингээд нэг эрүүл ухаанаа алддаг нэг тийм мэдрэмжүүд байдаг та. Яг тийм мэдрэмжүүдийг мэдрэхгүй тулд өөрийгөө таньгүйгээр маш аз жаргалгүй байгаа гэдгээ мэдрэхийг ерөөсө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас за бит хоёр салцсан байхад яг юу болж юм тий за би ядаж тайван байна шүү. Ажил төрөлтөд цаг гаргаж чадчих шүү. Юу туртаагаа хийгээд явхад те ямар нэгэн маргаан зөрчилдөөн ч юм уу, ямар нэг юм хөндлөнгийн 3 дахь читгээдийн зүгээс одоо ингээд намайг амар дутуу үнэлсэн ч юм уу те ийм асуудлууд байхгүй шүү. Бас боломжийн байна шүү. Энийгээ би ингээд appreciate хийж үнэлэх хэрэгтэй юм байна шүү л гэж бас жоохон хүчлээд байгаа энергитэй бол байна. Энэ хүний бодол нь илүү эрүүл ажиллаад зүрх сэтгэл нь бол бас тэ жоохон мэдрэмжээрээ бол өөрийгөө хуурах гэдэг хандлага бол ажиглагдаж байна. За одоо болохоор яг no contact message-ийг харъя. Энэ хүн танд хэлж чаддаг бол юу хэлхийг хүсгээр байна вэ? Тэрийг харъя.
Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдэнд одоо юу хэлхийг хүсэж байна вэ? I am moving on with my life. Яг мэдрэмж нь л гарч ивж юм л та. Би одоо өөрийнхөө яг замыг хөөгөөд явж байна гэдэг утгатай карт гарч ирлээ. I think about you so much, it's scaring me. За би чиний талаар маш их боддгоо. Ингээд их бодоод байгаа нь бол намайг бас тэ айлгаж байна, зовоож байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Харин тийм мэдрэмж гэхээсээ илүүтэй ер нь бол what if-тэй өнгөрсөнд юу болсон, бит хоёр ямар байсан, бит хоёрын харилцаанд юу сайнаар нөлөөлөв, муугаар нөлөөлөв, яагаад салах болов гэл энэ талаараа бол толгой нь бол байнга ажиллаад байгаа. Энэ нь бас өөрийг нь айлгаад байгаа гэж гарч ирж байна. За юмс айгүй хурдан болоод өнгөрцөн. Би яг чамайг гих мэдрэмжээ өөрөө яг юу гэж ойлгохоо сайн мэдээгүй гэдэг утгатай карт бас гарч ирж байгаа юм. Тэгэхээр та хоёрын дунд юмс хурдан болж өнгөрсөн гэдэг нь гэхдээ яг ингээд хайр дурлалын харилцаач айгүй хурдан өрнөсөн гэхээс илүүтэй яг нэг юм салах үед чинь ч юм уу нөлөөлсөн айгүй тийм олон зүйлс болцсон гэх юм уу да амар их юмнууд ингээд та хоёрын дунд болцсон. Энэ хүн тэгээд яг тухайн үед юу мэдрэхээ бас яг ойлгоогүй юмс болоод өнгөрцөн л гэж бас хэлхийг хүсэж байх шиг байна. За би чамайг гомдоосноо мэднэ, дахиж гомдоохыг үнэхээр хүсэхгүй байна гэдэг утгатай карт бас гарч ирж байна. За don't forget about me, I haven't forget about you гинэ. Битээ намайг мартаарай. Яагаад гэвэл би бас чамайг мартаагүй байгаа шүү гэж хэлээд байх юм. За би одоо нэг тийм сүнсний том хичээлийг сурж байна гэдэг утгатай карт гарч ирлээ. Энэ болохоор бас яг энэ мэдрэмжэн дээр нь гарч ирээд байсан л да. Ер нь одоо ганцаараа байснаар бас яг ингээд ганцаараа байх үедээ сурах юм, ойлгох юм өөрт нь бас байна гэж хараад байна. За би ирээдүйд чамтай нэг л өдөр те хамт байна гэдэгтээ найдаж байна, итгэж байна гэхээсээ илүүтэй hope гэдэг тэгэхээр найдаж гин, мөрөөдж гин гэдэг утгатай карт бас гарч ирлээ. За чи намайг хизээч уучлахгүй байх вэ гэж би маш их айж байна гэдэг утгатай хүзээр бас гарч ирж байна. Ерөнхий энергийг харахад болохоор за ингээд бит хоёр яг анх учирч явах үед би ерөөсөө юм айгуу тийм seriousтэй, сүртэй, нухацтай зүйлс бит хоёрын дунд болно гэж бас нэг их бодоогүй. Гэхдээ би чамд яг ингээд одоо бол маш хайртай гэдэг дээрээ бол ерөөсөө эргэлзэхгүй байна. Энийгээ бол би ойлгосон гэж хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдний талаар ямар мэдрэмжтэй бодолтой байна вэ? Юу хэлхийг хүсэж байна вэ? За release your ex буюу ex-ээ тавьж явуул. За the time has come to clear your energy. Одоо л өөрийнхөө яг энергийг ингээд тавьж явуулах хэрэгтэй үе байна гэдэг ийм мессеж гарч ирлээ. Энэ бол мэдрэмжэн дээр нь бас гарч ирээдсэн юм. Би гэхдээ яг нэг ингэж мэдрээд байна л да. Яг одоогоор энэ хүн бол таныг тавьж явуулах хэрэгтэй байгаа. Өөрийнхөө энергийг нэг цэвэрлэж, бодол санаагаа зэгцэлж, тайван амгалан байх шаардлага энэ хүнд бол яалтчгүй байна. За retreat гэж байгаа байхгүй. Ер нь жоохон ганцаараа байхыг хүсээд байна. Retreat гэдэг чинь одоо ингээд нуугдах, цухтаах те. Ер нь ухрах гэсэн үг. Одоо бол яг хорвоо ертөнцөөс жоохон зайгаа авч ганцаараа байх үе гэж болов бас яг өөр дээрээ мэдрээд байна. За keep an open mind гинэ. За. Чиний заяаны ханчин яг чиний
бодож байгаа хүнээс ч юм уу аль эсвэл чиний яг ерөнхий татагддаг тайпаас ч өөр хүн байж иж бас магадгүй гэдэг утгатай oracle гарч ирж байгаа. Тэгээ энэ хүн болохоор ер нь ингээ хэсэг хугацаанд ганцаараа байхыг хүсэж байна. Яг одоогоор бол тантай харилцаагаа тавьж явуулахаар шийдээд байгаа юм шиг ер нь бол харагдаж байна. Яг одоогийн хувьд шүү. Ирээдүг нь бол мэдэхгүй байна үзег болохоор. За тэгээд ер нь ингээд бас бүх юмд нээлттэй хандахыг хүсэж байна. Нэг л өдөр ингээд та хоёр болж бүтээд эргээд нийлүүл гоё байна те. За огт үгүй байлаа гэд тэгэхэд таныг ч тэр өөрийгөө ч тэр бас нэг юм өөр шин зөв хүнтэйг уулзраад явна байхаа л гэж энэ хүн итгэж найдаж байгаа бол харагдаж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Уншлага маань хэрэгтэй байсан гэж найдаж байна. Маш их баярлалаа. За нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст болохоор бид нар тэнд юуг харах вэ гэд тэгэхээр за энэ X аль эсвэл харилцаа холбоогүй байгаа юм чинь буцаж ирэх үү? Хэрвээ тийм бол хизээвэ? Үгүй бол яагаад вэ гэдг нь гараад ирнэ. За буцаж ирж ивэл та хоёр ер нь ирээдүйд нийлэхээр байна уу гэдгийг харна. Одоо эхний асуултаас эхлээл нийлэхээргүй биш. Энэ хүн буцаж ирэхээргүй байх юм бол за таны дараагийн хайр дурлалын харилцаа яг ямар хүн хизээ шинээр гарч ирэх үү гэдгийг харна. За тэгээд энэ 3 дахь этгээдэд ер нь яг биш энэ таны бодож байгаа хүнд чинь 3 дахь этгээд байна уу? Байвал тэр хүний юу гэж бодож мэдэрдэг бэ гэдгийг харна. За тэгээд сүүлд нь энэ харилцаан дээр танд өгөх зөвлөгөөг бид нэр сахиуснуудаас авах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа YouTube-ийн уншлагыг эхлүүлье. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Gnosis гэж хэлдэг юм байна. G бол ер нь silent чимээгүй байдаг. Gnosis гэдэг карт юм байна. Энэ бол эртний грекээр бол мэдлэг гэдэг утгатай үг юм байна шүү. За мэдлэг гэдэг картыг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлах руу оръё. За ингэж асуухад үнэхээр 2 дугаар бүлийнхэн маань бас ямар нэгэн зүйлийг амар мэдээд байгаа харагдаж байна. Ингээ маш олон зоосны хүзрнүүд ер нь бол ингээд одоо энд болохоор юу харж байгаа гэхээр та өөрөө харилцаа холбоогүй байгаа хүний аль эсвэл X-ээ одоо өөрөө юу гэж бодож байгаа юм бэ, юу гэж мэдэрч байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад болохоор ингээл 7-гийн зоос, 4-ийн зоос, 10-ийн зоос, 6-гийн зоос энэ төр гээд маш юм grounded хүзрнүүд та болохоор энэ харилцаан дээр яг өөрөө өнгөрсөнд энэ хүнтэй хамт байхдаа та маш их үнэнч байсан нэгдүгээр. Хоёрдугаарт энэ харилцаан дээр одоо юм мөнгө санхүүгийн хувьд ч юм уу те айгүй их юм хөрөнгө оруулалт хийсэн юм шиг харагдаж байна. Яг энэ хүнд та бас өөрөө ингээд маш их хайр сэтгэлээр хандсан гэхээс илүүтэй за энэ хүнтэй л би цуг байна да. Энэ харилцааг л би яг болгож бүтээн дээ. Энэ хүнтэй л цаашид гэр бүл болно доо. Энэ хүнтэй л цаашид өсөж хөгжин дөө. Би энэ хүнд хэрэгтэй байж чадах юм бол энэ хүн ч гэсэндээ надад хэрэгтэй байна гэсэн айгүй юм grounded маш юм шороо мах бод хөр охин материал орднууд бол маш их хүчтэй харагдаж байна л да. Тэгээд ингээ харахад болохоор 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө энэ хүн дээр бүр юу ч хүлээхээ болчиж яг ингээ логикоор бодвол гэхдээ цаашид урт хугацааныхаа ирээдүйн амьдралыг бодох юм бол энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ X-тэйгээ хэр ер нь нийцэлтэй юм бэ гэдгээ ингээд айгүй дүгнээд бодоод те logical гэхээс илүүтэй айгүй practical байдлаар бодоод үзэнгүүт энэ харилцаан дээр ерөөс ямар ч ирээдүг 2 дугаар бүлгийнхэн маань харахгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. За бит хоёр цаашид нийллээж өнгөрсөнд яг яагаа салсан юм бэ, яагаа болсон юм бэ те тэр нөхцөл байдал дахиад л үүснэ. Бит хоёрт ингээд бараг тэг эргэж нийллээ гэд тэгэхэд дахиад ингээд хамтдаа туулах ёстой, давах ёстой ийм асуудлууд гараад ирнэ. Тэр бол ерөөсөө өөрчлөгдөөгүй байж байгаа гэсэн нэг тийм өнцөг 2 дугаар бүлийнхэнд маань маш их хүчтэй байна. Та энэ хүнтэйгээ ер нь өнгөрсөнд аюул их хэрүүл маргаантай байсан гэх юм уу? Гэхдээ ингээ хоорондоо таарч тохирохгүй дэ хэрэлдээд байгаа биш. Яг та хоёр ингээ харилцаад те ингээ урагшлаад явж байхад ч харилцаанд чинь нэг юм саад дотор гарч ирдэг байсан байгаа байхгүй юу? Тэрийг ингээд яг хэрхэн яаж даваж урагшлах юм бэ? Тэр асуудлуудынхаа цаана хэрхэн гарах юм бэ гэдэг дээр та хоёр ингээ хоорондоо маргалтаж муудалцаад байдаг байсан. Ер нь бол энэ харилцаа ингээ маш их сорилтуудаар дүүрэн байдаг байсан. Тэг яг ингээд ярилцаж гоё ойлголцоод тэр сорилтуудыг даваж чадахгүй гэ би бинийхээ дайснууд ч юм шиг та хоёрт байгаад байсан үеуд зөндөө байгаа. Тэгээ тэр зүйл ер нь бол дахиад эргээл сэдрэн эргээл яг тэр нөхцөл байдал хүлээж байгаа. Хэрвээ бит хоёр ер нь нийлэх юм бол хэрвээ би энэ хүнийг уучлж боломж олгох юм бол
гэж хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө бодоод энэ хүнтэй юусоо урт хугацааны ирээдүйн юм практикал байдал дээр бол харахгүй байгаад байгаа харагдаж байна. За тэгээд нэг нэгнээ блоклцсон ч юм уу ер нь одоогор бол үнэхээр харилцаа холбоогүй байгаад байгаа гэж болвол бууж ирж ийн л да. Тэгээ бас 10-ын илт дээшээ харж гарч ирж ийн гэхээр та хоёрын салалт харилцаа холбоогүй болсон байдал чинь одоо их тийм амар хэцүү бол угаасаа байсан. Танд бол бүр маш хэцүү байсан. 10-ын илт гэдэг бол бас одоо үнэхээр сэтгэл санааны хувьд те маш том damage, маш том шарах бол авсан байна. Энэ хүн таныг өөрөө орхисон байж иж тун болцсохгүй өөрөө ингээ харилцаагаа дуусгахя болио гэдэг ч юм уу те. Аль эсвэл яг ингээ танд айгүй шудраг бус зүйл хийсэн ч юм уу нэг team energy болвол харагдаад байна. Тэгээд таач бас яг ингээд мэдчихээн л да хоёрын саваа мөртлөөсөө ингээ энэ хоёр мөр хоёулаа шал өөр зүг рүү хараад байгаа байдалтай байгааз. Тэгээ энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр та хоёр бас яг хоёулаа нэг зүг рүү харж чадаагүй хоорондоо ер нь аягүй сайн ярилцаж ойлголцож чадаагүй юм байна. Тийм болохоор шүү дээ те яг та болохоор энэ харилцааг аягүй асуудалтай, ээдрээтэй зүйл байгаад байна гэж бодсон. Таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь ер нь бол югмэрийн өөрийг нь илүү бишрэх, хүндлэх, өөрт нь аягүй юм халуун дулаан харилцааг өгөх хүнийг ер нь хайх шийдвэр гаргаад та хоёр хоёулаа л ингээд ирээдүйдээ нэг нэгнээ ер нь жоохон багтааж чадаагүй гэж та бас бодож байна л да. Ер нь хоорондоо ойлголцож бол үнэхээр чадаагүй. Тэрнээс болоод ингээ харилцаа хэцүү болцсон л гэж хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө энэ харилцааг бол харж байна. Гэхдээ энэ бол бас яг таны энерги мөн л дөө. Та яг энэ харилцаа холбоогүй байгаа хүний эксээ нэх их үзэн ядаад байгаа юм бол бас байхгүй байгаа. Амар гомдоод байгаа юмнууд байгаа ч гэсэндээ бүр ингээд тэг яг яаж чадчихна, яаж ингэвэ ч юм уу. Нэг team energy бол алга байгаад байгаа харагдаж байна. Энэ харилцааг яг ингээд амар зуурж барьснаас илүүтэй би ингээд өөртөө итгэлтэй цаашид урагшлая. Өөрийнхөө manifestation, өөрийнхөө ажил карьер, өөрийнхөө гадаад үзэмж, өөртөө итгэх итгэлээс сэргээя тий. Ийм бодолтой болвол хоёрдугаар бүлгийнхэн маань байгаад байгаа хүзүр дээр бол харагдлаа. Тэгээ энэ харилцаан дээр хит ингээл өөрийнхоороо зөрүүд байгаа л өөрийнхөө өнцгөөс бас бүх юмыг бодоод байгаа ч юм уу. Тийм юм бол алга. Энэ харилцааг ер нь л цаашаад аюу эвтэйхэн тавьж явуулах хүсэл хоёрдугаар бүлгийнхэнд маань байгаа. Тэгээ та бол яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ салсан XT-гээ ч юм уу үнэхээр бас яг ирээдүй харахгүй байгаад байгаа харагдаж байна. Ер нь л урт хугацаанд бит хоёр болон бүтнэ гэсэн ямар ч юм итгэл найдвар байхгүй болчих. Ер нь бүр юм practical байдлаараа бит хоёр тохирохгүй. Тэгээ учир нь юу вэ гэхэд тэгэхээр энэ хүнийг танд ингээд амар гоё хэрэгтэй, түшигтэй те сайн партнер байж чадахгүй. Энэ харилцаа ер нь өнгөрсөнд ч балансгүй байсан, цаашид ч хамт байлаа гэхэд угаасаа балансгүй байх болно. Ер нь харилцаан дээр барыг илүү жоохон давуу талтай, илүү хүчтэй, илүү амжилттай байсан тал нь хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө юм шиг харагдаж байна. Тэгтээ ингээд эргээд за нийллээ ч юм уу те бит хоёр болж бүтлээ гэхэд энэ хүн өсөж хөгжөөд танаас илүү болно. Тэгээд харилцаан дээр ингээд балансыг тогтоож чадна гэдэгт та юусоо итгэхгүй байна. Гэтэ энэ хүнийг л ингээд буруугаар бодоод яриад байгаа юм байхгүй. Зүгээр л бит хоёр те нэг нэгэндээ яг тохирохгүй хүмүүс юм байна гэсэн бодол хоёрдугаар бүлгийнхэнд маань маш их хүчтэй байна. Гэтэ яг одоохондоо ингээд болвол энэ талаар та маш их дотроо бодож байгаа л байдалтай байна л да. Ер нь л өөрийгөө маш сайн бодох хэрэгтэй гэж бодоод энэ харилцаанаас бас хоёрдугаар бүлгийнхэн маань өөрсдөө энерги татаад авчихсан байгаа байдалтай бол харагдаж байна. Тэгээ ер нь бол яг яах вэ гэсэн байдалтай болвол байгаа. Ер нь харилцаагаа цаашдыг яах вэ, яасан зүг бэ гэдэг талаар та хүмүүстэй ч ярилцж гин, ганцаараа ч маш их бодож гин. Тэгээ одоохондоо ер нь бол нэг юм жоохон гацанга байдалд орчоод байгаа. Эннээсээ болвол гэхдээ та өөрийгөө гарах ёстой л гэж бол бодож байгаа харагдаж байна. Учир нь энэ харилцаа болвол юм худал хуурмаг зүйлсээр маш их дүүрэн байсан. Таны бодож байгаа харилцаа холбоогүй байгаа хүн чинь яг таны бодож исэн хүн бол байж чадаагүй. Таны бодож ирснээс шал өөр хүн байсан. Ингээд хиймэл маскны цаана өөрийнхөө муу талуудыг, сул талуудыг, тэг өөртөө ихтгэлгүй байдлуудыг нууж исэн.
Ер нь яг энэ хүнийг та бас жоохон жүжигчин зантай гэж бол бодоод байгаа юм байна. За ордуудыг харахад болохоор Арслан хонь нум. За тэгээд охины орд маш хүчтэй байна. Загасны орд байна. Ихрийн орд бол байна. За энэ нь таны болон асууж байгаа хүнийх нь орд байх боломжтой. За энергийн шалгалт бол ийм байлаа. За цаашаа уншлах руугаа оръё. Үргэлжлүүлэн уншлага. Одоо болохоор хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн боловч буй харилцаа холбоогүй байгаа хүн нь аль эсвэл X нь тэдний талаар одоо яг ямар бодолтой байгаа вэ гэдгийг нь ихэд харна. Дараа нь мэдрэмжийг үзсэн. Бодол нь ямар байгаа вэ? За энэ хүний бодлын хувьд тантай харилцаан дээр яг ямар бодолтой байна вэ? Таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Энэ X энэ харилцаа холбоогүй байгаа хүнийг асуухад бол маш тодорхой л гарч ирж байна л да. Бодол нь бол өстой амарлаг шийдвэртэй шийдэмгийл харагдаж байна. Ер нь яах вэ ингээд нэг тийм удаан хугацаанд бол бишээ. Гэхдээ ер нь бол гинт л энэ хүний амьдралд бас нэг юм шинэ хүн ер нь бол гарч ирж байгаа. 3 дахь читгээдийн энержи бол байхын хувьд байна. Тэгээд энэ 3 дахь читгээд ер нь гарч ирээд ч юм уу та хоёрын харилцаа ингээд шал өөр болцсон. Энэ хүн өөрөө өөрийгөө ингээд амар өөр болцсон, өөрчлөгдсөн л гэж боддог юм байна. Нэг тийм эргэлтийн цэг энтер болсон гэх юм уу да. Ер нь тантай харилцаан дээр энэ хүн бол амар хичээсэн. Ер нь өнгөрсөнд тантай харилцаанд байхдаа энэ хүн бол бас энэ харилцаан дээр хичээхийн хувьд хичээсэн. Гэхдээ танаас нэг тийм хайрлагдсан мэдрэмж юм уу? Та хоёр тийм амарлаг нийцэлтэй байгаад байгаа мэдрэмж жоохон авч чаддгүйсэн юм шиг байх юм. За энийг нэг тодруулж хоёрын аяг доош харцсан байгаа тодруулаад өгөөч. King of Swords доош. King of Swords доош дахиад энэ хүн таныг өөрт нь хайртай гэдгийг мэддэг байсан л да. Гэхдээ ингээд юугмэрийн таныг илүү жоохон зөөлхөн байгаасаа, илүү өөрийг нь ойлгодог байгаасаа гэж хүссэн. Таныг ер нь жоохон submissive байгаасаа гэж энэ хүн өнгөрсөнд хүсэж боддог байсан. Submissive гэхээр ер нь айгүй юм зөөлөн хүнийг илэрхийлдэг л дээ. Айгүй юм эмзэг, жоохон сул дорой, эсрэг хүүснээсээ ингээ айгүй хараат ч юм уу. Тэ ялангуяа одоо энэ хүн эрэгтэй хүн болвол
таныг өөрөөс нь айгүй хараа тентэр байгаасаа гэж хүссэн. Харилцаан дээр ингээд айгүй их шийдвэрүүд гаргахыг энэ хүн хүсдэг байсан юм байна л да. Өөрийгөө илүү ухаалаг, өөрийгөө илүү хүчтэй, өөрийгөө илүү эрх мэдэлтэй, өөрийнх нь хэлж ярьж байгаа зүйлс нь үнэн гэдэг нэг тийм зүйлийг танаас мэдрэхийг хүсдэг байсан байтал яг тийм мэдрэмж энэ харилцаанаас өөрийгөө авч чаддгүй байсан гэж бол боддtiin байна. Угаасаа. Тийм болохоор ингээд таныг их зүрх сэтгэлтэй ч гэсэндээ бодол санаа нь ингээд амар зөрчилдөөнтэй байгаад идэг байсан гэх юм уу? Яг энэ нэг хандлагаас болоод таныг бас хайрлаж чадаагүй. Тэгээд энэ дээр Queen of Wands доошоо харж гарч ирж байгаа. Тэгэхээр таныг болохоор ялангуяа юм харилцааны төгсгөл үед ч юм уу те өөрт нь аягүй юм хатуу ширүүн ханддаг, өөрт нь татагддаггүй, өөрийг нь үнэлдэггүй болчихсон байсан гэж энэ харилцаа холбоогүй болцсон баа өмнө ч энэ X ч яг бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн болохоор ер нь magician дэшээ харж гарч ирж байна. Magician бол одоо бас тийм ч сайн хөзөр биш л те. Ер нь нэг өвөтчүүл аягүй эвгүй. Өөрийгөө аягүй юм бүх зүйлийг чаддаг, мэддэг, хүчтэй гэдэг мэдрэмжийг мэдрэхийн тулд ер нь баг замд нь гарч ирсэн хамгийн ихний 3 дахь читгээдтэй харилцаа эхлүүлсэн юм шиг л юм бууж ирж байна. Өөрийнхөө амьдралыг нэг л нэг тийм өөрчлөлмөр санагдсан. Өөрийнхөө хүчийг ингээд мэдэрмээр санагдсан те. Би ч юм мундаг хүн штэ, би ч ухаалаг штэ, би ч потенциалтай штэ гэдгийг мэдэрхийг хүсээд ер нь олвол танаас хөндөрөөд өөр хүнтэй харилцсан байх бол магадaltaй. Тэгээ одоогоор бодол санааны хувьд бол энэ хүн яг шийтцэн л байгаад байгаа харагдаж байна л да. Ер нь бол энэ харилцаанаас гараад явъя гэд бол яг бодлын хувьд бол шийтцэн байгаад байгаа. Энэ харилцаанаас ер нь цаашаа гарч яваад өөр шин эхлэлийг амьдралдаа эхлүүлэх гээд бол шийтсэн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ ер нь бол шинэ харилцаа энэ төр ч бас эхлүүлж явах хандлагатай. Гэтэ энэ болгоныхын шалтгаан нь болохоор үнэхээр өөр хүнд хайртай болцсон дурлцсан уу гэвэл бас үгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Зүгээр л ингээд амар гоё өөртөө ихтгэлтэй мэдрэмжийг өөр юмнаас мэдрэхийг хүссэн. Тантай байхаараа өөрийгөө ер нь жоохон дутуу мэдрэмж л өөртөө мэдрээд идэг байсан бахын. Хатны саваа доошоо харж гарч ирж ийн гэдэг бол бас нэлээд контролинг юм ихтэйлтэй, дураараа өөртөө муухай харцдаг, хамаагүй харцдаг тий. Өөрт нь татагддаггүй, өөрийнхөө төлөө хичээдэггүй, өөрөөс нь одоо юм inspiration энэ төр авдаггүй. Ийм болцсон байсан гэж таныг болвол ер нь бодсон юм байна. Тийм болохоор ингээд энэ харилцаанаас ер нь гарч явах нь зөвөө гэдэг яг ийм бодолтой болвол энэ хүн байгаа харагдаж байна. Гэтэ ингээ ерөнхий энергийг харахад болохоор юм шүү дээ тий. Энэ хүн яг одоо бол үнэхээр амар өөрийгөө бодож байна. Гэтэ энэ 3 дахь читгээд ер нь бол шууд 3 дахь читгээд гарч ирээд шүү дээ. Энэ 3 дахь читгээдтэйгээ бас айхтар ирээдүй харж мараад байгаа юм бол байхгүй байгаа. Ерөөсөө ингээ өөрийнхөө яг тийм нэгэн биеийн жаргалыг хөөх гэж хэлдэг шүү дээ. Ер нь тхийг хүсээд байна. Урт хугацаанд ер нь өөрийгөө ганцаараач бай энэ төр гэж бодож байна. Тэгэд нэг өөртөө нэг тийм сэтгэл хангалуун өөрийгөө хүчтэй цог залбаатайгаар мэдэрсэн байдалтай ер нь бол жоохон цаашаа амьдрахыг энэ хүн бол хүсээд байгаа гэж гарч ирж байна. Жоохон тийм бусад зүйлсээс юм validation хүссэн байдалтай байгаад байна. Энэ зүйлийг танаас энэ хүн яг үүндээ өөрийгөө авч чадаагүй л гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Айгүй юм хүчтэй гал мах бод. Аль эсвэл тийм таны өөрийн чинь орд ийм охин бишээ загас мэлхий хилэнц байх боломжтой. Нөгөө хүний чинь орд болохоор ийм хүчтэй арслан хонь нумын орд гарч ирж байна. Тэгээд таны бас өөрийн чинь орд ч гэсэн тийм арслан хонь нум бас байх боломжтой ер нь бол. Тэгээд энэ хүн бол ингээд өөрийгөө цаашид урт хугацаанд ер нь яг тань дээр буцаж ирэх гэж бол огт бодохгүй байгаа юм байхгүй. Гэтэ 8-ын аяга энэ 8-ын аяга бол ер нь хэсэг хугацаанд харилцаанаас бас гарч явж байгааг илэрхийлдэг юм л да. Hermit бол ингээ бүр байхгүй болж явж гин гэсэн үг байхгүй юу? Тэгээ ер нь за ингээд урт хугацаанд буцаад очиж би магадгүй дээ гэж бодож байгаа ч гэсэндээ нэлээд бас хэсэг хугацаанд ганцаараа байж өөрийгөө хайрлаж, өөрийгөө нэгдүгээрт тавьж, хүмүүсээр хайрлуулж, хүмүүсээр магтуулж тэ гэд нэг тийм өөрийгөө л ад жаргалтай байлгахыг амар хүсээд байгаа. Өөрийнхөө өөртөө итгэх итгэл энтрийг болвол нэмэгдүүлэх хүсэлтэй байна.
Ингэж бодоод байна. Энэ хүслээ бол танаас яг жоохон авч чадаагүй юм байна. Ийм бодол гарч ирээд байх юм. Яа тэгэхээр одоо тэгвэл энэ хүний таныг гэх яг үнэндээ чин сэтгэл мэдрэмж нь ямар байгаа юм бэ гэдгийг харъя. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн нь эсвэл X нь тэдний талаар яг ямар сэтгэл мэдрэмжтэй байгаа вэ? Сэтгэл мэдрэмжийг нь одоо харуулна уу? Ямар их measure аркана вэ? Би одоо бүгдээрээ бас тайлбарлуулна да. Шээч одоо мэдрэмжийн хувьд гээд асуусан чинь энэ хүн таныг бас айгүй их юмд буруутгаж мэдрээд байгаа харагдаж ах юм. Ер нь баг 2 талдаа л 3 дахь этгээд энэ төр байгаад байгаа юм шиг буугаад өвчлээ. Аль эсвэл энэ хүн чинь өөрөө тийм юмнууд ургуулж бодоод байгаа хүзүр дээр бол гарч ирж байна. Мэдрэмжийн хувьд гэх юм бол одоо ч энэ хүн чинь танаас айгүй хараат байгаа. Тантай хамт байгаараа угаасаа өөрийгөө айгүй юм хүчгүй сул дорой гэдэг мэдрэмжийг аваад байдаг. Яагаад вэ гэд тэгэхээр гэхдээ энэ нь яг үнэндээ өөрөө л амар их юм ургуулж бодоод идэх хүн байна. Өөрөө ингээд ер нь дотроо айгүй их юм боддог. Гаднаа ингээд ер нь бол нэг тэр мэдэгддэггүй хэрнээ дотроо ингээд янз бүрийн юм бодож өөрийгөө айгүй зовоодаг хандлагатай хүн байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ тантай харилцааг бол бас яг бүр мөсөн дууссан гэж бол одоогоор мэдрэхгүй байгаад байгаа. Гэхдээ ингээд яг одоохондоо ингээд та хоёрын харилцаа бүр мөсөн дуусаагүй юм шиг энэ хүнд мэдрэгдээд байгаа ч гэсэндээ дахиж харилцаагаа шинээр эхлүүлэх угаасаа ямар ч боломжгүй болчлоо. Тэгэх ямар ч юм гарц гаргалгаа байхгүй гэж итгэхийг айгүй хүссэн мэдрэмж байна. Тэгэж итгэхийг хүсэх тусам энэ хүн гэхдээ ингээл улам өөртөө итгэлгүй болоод улам ингээл танаас болоод тэгээ дотроо айгүй юм дотоод зөрчилдөөнүүдтэй одоо байгаа гэж болвол гарч ирж байна л да. Яг ингээл тань дээр буцаж очих уу, аль эсвэл болох уу, харилцаагаа сайжруулах гэж оролдох уу, аль эсвэл бүр тэр чигтээ алга болох уу, яах уу гээл сэтгэл санаа нь бол танаас болоод маш тав тухгүй мэдрэмжүүдээр бол дүүрэн байгаад байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгсэн чинь энд болохоор нь штэ тэгээ таны талаар мэдрээд байгаа нэг мэдрэмж байгаа байхгүй. High Priestess доошоо харж гарч ирж байгаа гэхээр таныг ер нь бол бас өөрт нь амар хатуу хандсан гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байх юм.
Яагаад ч юм ингээд та хоёрын харилцаа юу н одоо ингээд дууссан эсвэл харилцаа холбоогүй байгаа шүү дээ. Тийм байхад та энэ хүнд нэг их уурлаачгүй, энэ хүнийг хүлээгээчгүй, энэ хүнд нэг хугацаа энтерч өгөөгүй. Ер нь бол өөрийг нь бас амар амархан орхичлоо гэж энэ хүн мэдрээд байгаа харагдаж байгаа юм. Танд ингээд өөр сонголтууд байгаа. Тэгээ таныг ч гэсэндээ бараг ингээд дараагийнхаа харилцаа руу ч юм уу, дараагийнхаа амьдралын шинэ эхлэл рүү ч юм уу те ингээд яваад орчлоо гэж энэ хүн чинь мэдрээд байгаа харагдаж байх юм. Тэгэд энийг чинь болохоор ингээд юу гэж энэ хүн дүгнээд байна вэ гэд тэгэхээр таныг бол өөрт нь амар сэтгэлгүй хандлаа, амар хүүтэн хүндий хатуу хандлаа. Би яг юу ч биш байсан юм шиг энэ харилцаанаас бас ингээл гараал явчлаа штэ. Надад хатуу үгсийг нэг их хэлсэнчгүй, амар ууралсанчгүй, бухимдсанчгүй те. Өө за хоёулынх нь харилцаа бол айгу токсик байх байсан юм байна уу? Ер нь дэмий байсан юм байна уу? Окей, чамаас өөр сонголтууд зөндөө байгаа штэ. Надад хийх юм зөндөө байгаа штэ. Өөр хүмүүс надад гарч ирнэ штэ гэд айгүй юм хурдан өөрийг нь орхиод явцсан гэж энэ хүн мэдрээд тэрэнд гэхдээ айгүй их юм ач холбогдол өгөөд байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Энэ талаар бол бүр амар бодож байна. Маш их олон measure arcana хүзүүрнүүд гарч ирсэн. За тэгээд таны талаар ямар мэдрэмжтэй байна вэ гэд тэгсэн чинь ер нь бол таны зэрэгт өөрийгөө хизээж хүрэхгүй юм байна л гэж бас мэдэрдэг юм байна л да. Энэ хүн хичээгээд таны сэтгэлийг ханамжтай болгож чадахгүй, таныг аз жаргалтай болгож чадахгүй, таны хэмжээнд өөрийгөө хүрч чадахгүй гэж боддог. Гэж мэдэрдэг. Яагаад ч юм таныг бас ийм айгүй амьдралд бас нэг ийм тэнцвэрээ олцсон хүн гэж энэ хүн хардаг байх юм. Ер нь бол ингээд өөрийнхөө амьдрал, ажил карьерийг, хувийн амьдрал энтрийг айгүй гоё авч явж чаддаг. Ер нь хийх ёстой юмаа хийгээд эхлүүлсэн, тэрэн жигдэрсэн те амьдрал нь яг нэг юм тэнцвэрээ олцсон хүн гэж байдаг та. Таныг яг тэгж хардаг байгаад байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэл энэ хүн бол тантай хамт байж хугацаанд таны энэ левелд бас хүрч чадаагүй. Өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө сэтгэл санааг тэнцвэржүүлж чадаагүй. Цаашид ч бас ер нь чадахгүй айгүй удна гэдгээ маш их фокуслаж боддог ч байх юм, мэдэрдэг ч байх юм. Тийм учраас ер нь бол ингээд таны төлөө хичээгээд ингээд таныг аз жаргалтай байлгаж чадахгүй, таны хэмжээнд хүрч чадахгүй гэдэг ийм мэдрэмж энэ хүнд бол угаасаа байд юм байна. Тэгээд бас 3 дахь читгүүдийнх нь мессеж гарч ирж байна л да. Энэ хүн яг яагаад одоо 3 дахь читгээд буюу өөр хүнтэй харилцаатай байгаад байгаа вэ гэд тэгэхээр тантай харилцаа нь өөрөө айгүй балансгүй байсан. Ер нь илүү ингээд мөнгөтэй, илүү карьертай, илүү амжилттай, илүү ар гэрийн бололцоотой тий илүү ухаалагч юм уу ер нь илүү гэж хэлэгдэж болох одоо бүхэл категори дээр та илүү давуу талтай хүн нь бол угаасаа байсан байна. Тэгэнгүүт энэ хүн ингээд өөрийгөө айгүй юм хэрэггүй сул дорой гэдэг ийм мэдрэмжүүдийг танаас авдаг байсан учраас ер нь 3 дахь читгээдтэй ингээд харилцаан гэдэг мэдрэмжтэй байна. Тэгээ 3 дахь читгээдтэй бас яг яах гэж харилцаад байна вэ гэд тэгэхээр зүрийн өөрийнхөө хүнд мэдрэмжүүдээс салах гэж тань дээр болохоор ингээд хичээгээд энэ хүн хангалтгүй мэдрэмжийг өөрөөсөө аваад байдаг байсан. Тийм учраас хин нэгний өмнө хангалттай мундаг хүн болж харагдаж эгоогоо тижээхийн тулд ер нь 3 дахь читгээдтэй угаасаа байгаа гэдгийг энэ хүн чинь бол өөрөө амар сайн мэдж байгаа юм байна. Тэгээ мөн карт доошоо харж гарч ирж ийн гэхээр таны талаар бас ямар нэгэн мэдээлэлтэй л энэ хүн болцсон байгаа харагдаж байна да. Та өөртөө нь ерөөсөө эргэж нийлхийг хүсэхгүй байгаа, та энэ хүнийг хүлээхгүй байгаа гэдгийг чинь энэ хүн яг мэдсэн гэх юм уу? Яагаад ч юм нэг тийм мэдээлэл болол орж ирсэн байна. Тэгээ тэр мэдээлэл нь энэ хүнд юу гэж хэлээд байна вэ гэхээр за бит хоёрын харилцаа цаашид бол ер нь ирээдүггүй байна. Бит хоёр буцаад хосууд энэ төр болох ч юм уу те харилцаа сэргэх ямар ч боломжгүй юм байна. Гэт тань руу ингээд ер нь үйлдэл энэ төр бол цаашид хийхгүй бай гэж бол шийдээд байгаа гэх юм уу да. Тэгэд энэ magician болохоор яг энэ хүн өөрөө бас биш байгаа байхгүй. Өмнөх картан дээр гарч иржсэн magician бол өөрөө энэ magician бол юм эмхтэй хүн байгаа да. Тэгээ таныг ч гэсэндээ те айгүй юм лаг rockstar energyтэй өөрийнхөө төлөө ингээд өөрийг нь хаяад амар өөртөө ихтгэлтэйгээр те бардмаар айгүй бас эготойгоор энэ харилцаанаас ер нь гарч явж ийн да.
тэр гэж энэ хүн болвол мэдэрч байгаа харагдаж байна. Энэ хүзрнүүдээс харахад бас л ер нь бол яг нэмэлтээр материйн орд, мэлхийний орд бол гарч ирж байна. Сонин мэдрэмжүүд бэ. Маш л их юм мэдрээл бодоол тэдрэн гэхдээ аюу юм. Хэцүү байна шүү хоёрдугаар бүлгийн маань. Ер нь бол багцлаад хэлэх юм бол ийм юм байна. Бодлыг нь харахаар чухамллаад харилцаанаас энэ хүн ингээ гарч яваад байсан шүү дээ. Мэдрэмжийг нь харахад болохоор тэнийгч гэсэн энэ харилцаанаас гарч яваад байгаа учраас та ч гэсэн өөртөө яг адилхан зан гаргаад байгаа учраас ингээд бит хоёр ер нь дуусч байгаа юм байна да гэсэн юм аюу зуурамтхай хэцүү мэдрэмжүүдийг мэдэрч байна. Тийм уурч юм уу? Жоохон мерсер үзээ адалт ч юм уу тийм мэдрэмжүүд энэ хүний зүгээс байна. Ийм л байсан юм байна штэ гэдэг ч юм уу тий. За одоо хэлэх үг нь юу ах юм бол доо. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоотой байгаа хүн аль эсвэл X нь хэдэнд одоо юу хэлхийг хүсэж байна бэ? За би энэ харилцааг өөрөө нураасан, тэгээ өөрөө потенциалгүй болгосон. Тэрэндээ би бол харамсаж байна гэж хэлхийг хүсэж байна. За I have to deal with my pain to be able to open my heart to love again гинэ. За би өөрийнхөө ер нь тэгээ зовлон, шаналл, ер нь хүнд мэдрэмжүүд надад байна. Тэднэртэйгээ би юуны төрөнд эхлээд ганцаараа ажиллах хэрэгтэй байна. Эднэрийгээ зохицуулах хэрэгтэй байна. Гэснийхаа дараа би зүрх сэтгэлээ, хайр сэтгэлд дахиад нээхэд бэлэн болох байхаа гэдэг утгатай юм хэлж байна. Энэ 3 дахь читгээд нь бол бас тэгээ нэг хүчтэй 3 дахь читгээд бол биш юм бэ шүү. Энэ хүн үнэхээр шинэ харилцаа энэ төр гоё эхлүүлээд яваад тэрэн дээр ирээдүй харж байгаа бол ийм мессежүүд бас гарч ирэхгүй л дээ. No other compares to you гинэ. Чамтай харьцуулагдах хүн огт байхгүй гэж бас хэлхийг хүсэж байна. Хинч чамтай харьцуулагдахгүй. За юу ч болж байсан гэсэн миний зүрх сэтгэл зөвхөн чиний хаал гэж бас хэлээд байх юм. Хорвоо ертөнц бит хоёрын зүрх сэтгэлийг хамт байлгахын тулд маш их хичээж байна. Гэдэг утгатай бас тийм үг хэлхийг хүсэж байгаа юм бах та. Сонирхолтой. За надтай жоохон төвчээртэй хандаад өгөөч ээ. Намайг ер нь бол жоохон хүлээгээч ээ. Би яг ийм commitmentтэй ийм том урт хугацааны харилцаануудаас ер нь жоохон айдгаа. Одоохондоо яг үйлдэлийн төр хийхэд бэлэн биш байна гэж бас хэлэх гээд ах шиг байна. Би бол маш амиа ботсон, маш жоохон хүүхэд шиг те. Аюу бацаан зантай байсан. Энэнд маа намайг үнэхээр уучлаарай гэж бас хэлхийг хүсэж байгаа харагдлаа. Би чамайг тавиж явуулмааргүй байна. Би чамтай хамт байсан үеэ маш их санаж байна гэдэг карт бас гарч ирлээ. Одоогоор бит хоёр нэг тавьж явуулах нь зөв байхаа. Ер нь тэр нь хэрэгтэй байна гэдэг утгатай бас үзэг гарч ирж байна. Би чамайг тавьж явуулснараа гэхдээ өөрийгөө маш их шархлуулсан гэдэг карт гарч ирлээ. Бүх зүйлийг балсанд намайг үнэхээр уучлаарай чи маш гайхалтай зүйлийг хүртэх эрхтэй хүн гэж бас хэлж байна. Би
чамд хайртай гэхдээ яг одоо чамд яаж үүнийгээ илэрхийлж харуулахаа мэдэхгүй байна гэдэг утгатай хүзэр гарч ирлээ. Bottom deck дээр болохоор би чамтай яг ярилцаагүйгээрээ маш буруу зүйл хийсэн гэдгээ мэднэ. Чи одоо надтай ярилцахад итгэлтэй байна уу? Ер нь тийх боломж надад байна уу? Одоо ярилцаж болох уу? Өнгөрсөнд би ярилцаж чадаагүй нь миний буруу. Одоо хоёлаа дахиад ярилцаж болох уу гэдэг мессеж гарч ирээд ах юм. Ер нь бол энэ хүний ингээд мэдрэмжүүд дээр яг бодол нь одоо ингээд харилцаанаасаа гараад явна да энэ төр гэлээ шийдсэн байгаа ч гэсэн мэдрэмжүүд нь маш комплекс байгаад хэлхийг хүсэж байгаа үгнүүд нь бол харилцаан дээр өстө чухам харамсаал буцаж ирэх жоохон хүсэлтэй ч байгаа юм шиг бол харагдаад явчлаа. За Oracle картыг авч үзье. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэн дээр юу мэдэрч байна вэ? Trust гинэ. Trust. За одоогийн нөхцөл байдал болвол тэ fate гэдэг бол одоо найдвар тэхийг ингээд одоогийн нөхцөл байдал шаардж байна гэдэг утгатай хүзэр гарч ирээд ах. Энэ хүн ер нь бол их тийм ирээдүйд та хоёр эргэж нийлэн ч юм уу одоогийн нөхцөл байдал чинь гайгүй сайжран ч юм уу тий тэрэн дээр бас итгээд байгаад байдаг юм шиг бол харагдлаа. За free yourself гинэ. Яг хөө бас эргчлөөтэй ганцаараа байхыг бол хүсэж байна. Өөрийнхөө амьдрал дээр одоо тий бас контрол авах шаардлагатай үе иржээ. Өөрийнхөө амьдралыг өөрөө жолоодох үе ирлээ гэдэг утгатай бас мессеж байна. Very soon цун удахгүй гэж яхин тэгснэ. Clearly decide what you want so that it comes to you now. Удахгүй энэ хүн ямар нэгэн шийдвэр бас гаргах байх. Яг ингээд нэг амьдралаа өөрөө контролддог болоод өөрөө нэг жоохон өөрийнхөө дотоод мэдрэмжүүдтэй тулж ажиллаад өөрөө өөртөө ярилцаад ямар нэгэн шийдвэр энэ харилцаан дээр бас юу н гаргах юм шиг байна. Их бодолтой байна. True love гинэ. This is the romance of a lifetime. Ер нь бол танд бас хайргүй биш сэтгэлтэй юм байна. За ингээд уншлах маань дууслаа. Маш комплекс reading боллоо. Баярлалаа. Хэрэг болсон гэж бол найдаж байна. Тэгээ нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст болохоор энэ хүн тань дээр буцаж ирэх үү? Буцаж ирвэл хизээ буцаж ирэх вэ? За үгүй бол яагаад вэ гэдгийг гараад ирнэ. За буцаж ирж ивэл та хоёр ирээдүйд нийлэх үү? Хизээ нийлэх вэ гэдгийг харна. За нийлэхгүй ер нь буцаж ирэхгүй гэл эхнээсээ гараад ирэх юм бол дараагийн хайр дурлалын харилцаа чи ямар хүн хизээ гарч ирэхээр вэ гэдгийг харцгаана. За тэгээд энэ хүн 3 дахь читгээд угаасаа гарч ирээд байна тий. 3 дахь читгээд бол ер нь байх шиг байна. Тэр хүнээ юу гэж боддгийг харилцаан цаашд яахыг харна. За тэгээд танд яг энэ харилцаан дээр чинь сахиуснууд нь ямар зөвлөгөө өгч өгнө гэдгийг харнаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхаа уншлах руу оръё. 3 дахь бүлгийг сонгосон хүмүүс маань энэ Ocean буюу далай гэдэг картыг сонгосон байх учиртай. За тэгээд эхлээд болохоор та яг энэ харилцаа холбоогүй байгаа хүнээ аль эсвэл X-ээ өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харж байгаа. За тэгж асуухад болохоор ингээд байгаа байхгүй юу? Маш юм confusing мэдрэмж гарч ирж байна. 3 дугаар бүлийнхэн маань өөрөөсөө болохоор нь штэ тий яг энэ харилцаанаас энэ X-ээсээ ингээд бүрэн дүүрэн гарч чадахгүй байгаад байгаа. Ер нь яг шин зүйл ихлүүлээд явж чадахгүй байгаад байгаа гэж гарч ирж байна. Яг үнэхээр шинэ хүнтэй уулзраад шинэ хүнтэй нийлээд ч юм уу тий аль эсвэл заавал ингээд шинэ хүнтэй нийлж нэг хүнийг өөр хүнээр мартах албагүй штэ. Зүгээр ингээд энэ харилцаанаас ингээд гарч яваад өөрийнхөө амьдралыг шинээр эхлүүлж чадахгүй энэ харилцаанд стил ингээд сэтгэл санааны хувьд emotionally гаццсан байгаад байгаа харагдаж байна. За энэхийн цаана болохоор энэ хүнтэйгээ та урт хугацааны ирээдүй юу н хараад байгаад идэг байгаа байхгүй юу? Ер нь хүлээгээд идэг. Ямар нэгэн зүйл хүлээгээд идэг. Энэ харилцаа холбоогүй байгаа X чинь тань дээр ингээд буцаж ирэхийг ч юм уу хүлээгээд идэг. Тэгээ гол нь
Ингээд оюун санааны хувьд та бүхэн маань өөрсдөө энэ нь айгу буруу гэдгийг бас мэдчихээн л да. За би ингээд энэ хүнийг те мартаад урагшлуул надад хэрэгтэй штэ. Угаасаа бит хоёр нийлээд нэг их ирээдүй бас байхгүй штэ гэж 3 дугаар бүлгийнхэн маань боддог. Хэрнээ энэ харилцаанаас гарч явж чаддгүй. Гарч явах гэж ууг нь бол нэлээд хичээсэн байна. Ер нь л ингээд бараг те 3 дугаар бүлгийнхэн маань за энэ хүнтэй хамт байсан үед ингээд байсан давуу тал сул тал гэл баахан сул талуудын тэрийг бичээл тэрийг яг ингээд уншаал бараг хараал те. За ингээд би тавьж явуулах хэрэгтэй. Бит хоёрт болтгүй зүйлс яг ийм байна те. Би энэ харилцааг үнэхээр let go хийх хэрэгтэй ёстой гэл ингээд боддог байгаа даахгүй. Тэгээд бас зөндөө хичээж гинөө. Гисэн хэрэн ер нь бол энэ хүнтэй харилцаа холбоо бас нэг тогтоомоор байгаад байгаа. Энэ хүн таныг бас өнгөрсөнд айгүй их ингээд гомдоож исэн юмнууд бол байна. Тэрний бас жоохон хариуг авмаар байгаад байгаа ч юм шиг. Ингээ гаргаж исэн айгүй сэтгэлийнхаа хариуд ингээд энэ хүнээс бас та мэдэрмээр байгаа авмаар байгаа зүйлс одоо ч гэсэндээ байгаа учраас энэ харилцаанаас бүрэн дүүрэн гарч явж чадахгүй байгаа гэж бууж ирж байна. За тэгээ хоёрдугаарт гээд гэх юм бол яг энэ X-ээс энэ харилцаа холбоогүй байгаа хүнээсээ илүү өөр хүнийг ингээ хайрлж бас чадахгүй байгаа байдал байна. Яагаад яг энэ хүн дээр гарч исэн сэтгэл надад одоо ингээ өөр хүн дээр гараад ингээ ундраад би урагшилж чадахгүй байгаа юм болоо. Бит хоёрын харилцаа нэг их ойлгохтой байгаагүй штэ. Тавьж явуулсан нь ууг нь зөв штэ. Тийгээд тэгэнгүүт би ингээ шинэ хүн дээр өөр хүн дээр ч юм уу те хайр дурлал дээр ерөөсөө энэ хүн дээр мэдэрчээсэн мэдрэмжүүдээ би мэдэрч чадахгүй байна. Гэт энэ хүнээс л ингээд авдаг нэг тийм гоё мэдрэмж байгаа байхгүй юу танд? Яг та өөрөө хүн ингээд хайрлаад өөрөө хүнд татагдаад тэр авж байгаа нэг юм халуун дулаан мэдрэмжээсээ өөрөө бас айгүй их таашаал авдаг. Тэгээ тэр мэдрэмжийг энэ хүнээс л аваад өөр хүнээс авч чаддгүй учраас энэ хүнээс юу move on хийж чадахгүй байгаа байдалтай байна. Тэгээд хатны ээлт доошо харж гарч ирж байгаа хэрэг энэ хүнтэй ирээдүй бол харахгүй. Гэхдээ энэ хүнийг орхиж чадахгүй. Яг ингээд энэ харилцааг ингээд та логикоор харах гэж айгүй хичээж байгаа байхгүй. За болохын тулд өстэй ингээд хийе те. Болчих юм бол надад ийм дээр өөрчлөлт ирэх гээд байна. Мартаад урагшилчих юм бол би ингэж сайжрах гээд байна гэж мянга бодоод мэдээд байгаа хэрнээ үнэхээр яг энэ логикал хатуу шийдвэрийг гаргаад явж чадахгүй байгаад байна. Иннээсээ болоод үнэхээр бас нэг юм ядарсан, айгу туйлтсан. За би бол дахиж цаашаа ингээд тэ нийлий барий, болгыг бүтээгээ хичээж чадахгүй. Надад уус тийм тэнхэл байхгүй. Би бол үнэхээр ингээд бас цутраад байна тэ энэ харилцаан дээр. Гэтэл окей. Бит хоёр ингээд нэг байх ёсгүй л байсан юм байлгүй дээ гэд ингээд орхиод явж бас чадахгүй байна. Яах ёстой юм бэ өөрийгөө ойлгохгүй байгаа байдалтай байхгүй. Энэ хүнтэй болохоор та яг ингээд өөрийгөө амар гой буцаад нийлээд хосууж болно. Айгүй гой хайлттай, эрүүлэлтэй нэг гой харилцаанд орж чадна гэж бол бас нэг их боддгоо. Гэхдээ энэ хүнтэй ер нь штэ жоохон токсикч байгаад хамаагүй богино хугацааны харилцааг бас үүсгэх хүсэлтэй зарим нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Ер нь уулзаад те хэсэг хугацаанд ингээ ганц нэг удаа ингээ уулзаад хамт байсан ч яахав, hook up хийсэн ч яахав те энэ хүнтэй л ингээд байж мэдэрдэг мэдрэмжээ авмаар байна гэсэн юм мэдрэмж гурвынханд маань байгаад байна. Аль эсвэл болохоор нь шүү дээ те ер нь л ингээд та хоёр нийлж бас хосууд болж угаасаа чадахгүй. Энэ харилцаа ингээд ер нь өнгөрсөнд айгүй их салж нийлээд байдаг байсан юм шиг байна. Нэг хэсэг хугацаанд харилцаж байгаа л нэг болоод ингээд идэв гэсэн. Яг тийм зүйл дахиад болчондоо гэдэг айдас 3 дугаар бүлгийнхэнд маань бол бас байна гэж гарч ирж байна. Ордуудыг харах юм бол маш хүчтэй хумах, ихэр, жинлүүр, мэлхий, матар, охины орд бол харагдаж байна. Ихэр бас байна. Таны айл эсвэл таны бодож байгаа хүний орд байх боломжтой. За одоо болохоор дараагийн хэлцээрээ За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй харилцаа холбоогүй байгаа X нь эсвэл харилцаа холбоогүй байгаа хүн нь тэдний талаар одоо яг ямар бодолтой байна вэ гэдгийг харж байгаа. Яг бодлыг нь харж
Сянчтай ямар сонирн бодолтой хүн бэ? So cute гэхдээ. Гэтэ одоо ийм өөдрөг бодолтой бас одоо байж болох уу? Одоо болох юм байна л да. Бас яагаад ийм өөдрөг бодолтой байгаад байна вэ гэдг нь харагдаад байна уу? За таны экс чинь бол одоо ч гэсэндээ танд хайртай, танаас ерөөсөө move on энэ төр хийсэн юм бол алга, бодолт нь хүртэл тэр алга. Тэгээ одоохондоо ер нь бол яг тантай нийлий, эвлэрээ, ярилцээ, харилцаа холбогдъё гэж бол бодохгүй байна. Угаасаа тгийх цаг нь энэ хүний хувьд ч тэр, таны хувьд ч тэр болоогүй байгаа гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Гэтэ яг энэ бодолт нь одоо ийм хит агаарын хит ингээд том юм бодсон, мөрөөдсөн нэг ийм огт хөрсөн дээрээ буусан юм байхгүй энерги бол байна л да. Practical юм байхгүй. Гэтэ айгуу сонио ингээд ирээдүйд яг юу болохыг мэдэхгүй штэ. Та ирээдүйд энэ хүнтэй цуг байх юм уу? Энэ хүн бас өөрөө байж ах юм уу? Ер нь ингээд маргаашиг бол таашгүй байгаад хахад энэ хүн бол бүгдэрэн дээр амар ихтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ бүр манифест хийгээд байгаа энержитэй байгаа байхгүй юу? Тэгээ ингээ итгэж явхад яг болно бүтнэ гэсэн энержитэй. Тэгээ угаасаа энэ хүн тантай ирээдүйд яг гэрлэн сууна гэж бол боддог. Тэг яг бэлэн болох үедээ бит хоёр угаасаа нийлээд эргээд холбогдноо. Би яг ингээд өөрийнхөө амьдралыг айгуу гоё тогтвортой болгочоод мөнгө төгрөг хураачаад өөрийгөө ингээд ойлгодог болчоод өөрийнхөө хувьд амжилтанд хүрчээд таныг яг өөрийн болгоно гэж энэ хүн бүр амар ихтгэлтэйгээр боддог байх юм. Тэг энэ хүн бол танд ер нь хайртай, сэтгэлтэй. Гэхдээ одоо үйлдэл хийх юм бол нэг юм өөрийгөө бодсон үйлдэл болно гэж бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Таныг бол угаасаа алдмааргүй байдаг, тантай хамт байхдаа энэ хүн маш ад жаргалтай байдаг. Гэхдээ одоо ингээд таныг алдахгүй гэд танаас ингээд мэдэрдэг амар гоё хайр сэтгэлийн халуун дулаан мэдрэмжүүдээ мэдрэх гээд таныг өөрийн байлгах гээд зөвхөн өөрийгөө бодож одоо ингээд нийлээ ч юм уу иймэрхүү үйлдэлийг ийм богино хугацаанд хийж болохгүй гэж энэ хүн бол бодоод байгаа харагдаж байна. Учир нь болохоор энэ хүн ер нь тантай нийлэхээс өмнө эхлээд нэг ийм ганцаараа хийх ёстой юмнуудаа хийгээд бүтээх ёстой юмнуудаа бүтээгээд ингээд ирэх тийм шаардлага байгаа гэж бол угаасаа бодож байна. Ингээд нэг талаас нь харангууд одоохондоо би урт хугацааны харилцаанд бэлэн бишээ юуны түрүүнд ингээд надад богино хугацаандаач тэр урт хугацаандаач тэр бодцсон зөндөө олон хийх ёстой юмнууд байна. Мөнгө төгрөг олно, том урдаа тавьсан байгаа хүсэл зорилгоо биелүүлнэ энэ төр гээд тэгээд яг ингээд үзэх юмаа бит хоёр хоёулаа үзэж туулчаад амжилтанд хүрчээд бит хоёр буцаад нийлнэ. Бит хоёр ирээдүйд нэг нэгэндээ хайртай угаасаа хിവэрэ байх болно гэж энэ хүн бодоод байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэг яагаад бас ингэж ийм бодлуудаар өөрийгөө ингээд тижээгээд байна вэ гэд тэгэхээр энэ хүн бас за би хитрхи үлгэрийн гоё агаарын юм бодож энэ доо гэдгийг мэдэхгүй биш мэдж байгаа. Гэтэ ингээд сөрөг юмнууд бодож байхаар ингээд итгэх нь энэ хүнд илүү юмсыг амар олгож байгаа гэж гарч ирж байна. Тэхгүй болвол ингээл таныг юу хийж байгаа бол өөрийг нь мартсан болов, өөр дөр нь буцаж ирэх болов, бит хоёр таарах болов, ер нь энэ харилцаанд цаашаа ирээдүй байна уугүй юу гэл айгүй юм зовлонтой юмнууд бодоод өөрийгөө үнэхээр ингээл стресстүүлээ лээсэн юм байна л да. Тэгэд ийм байдлаасаа л гарах гэж энэ хүн болвол за хэсэг хугацаанд өөрийнхөө ирээдүйд хичээ, өөр дээрээ анхаарал хандуулъя. Яг хийх ёстой юмнуудаа хийчээд, бүтээчээд танд санал болгох айгүй гоё тогтвортой зүйлсээр дүүрэн болчоод яг бодиттой алхам хийя гэж бол бодож байна. Энэ хүн тантай болвол ер нь цаашид бүр гэр бүл болох, маш урт хугацаанд хамт байх, ийм ирээдүй хардаг, алсын ирээдүйг хардаг, тэр потенциалыг ингээл хараал байдаг гэсэн үг. Тэрэнд итгээд байдаг гэж бууж ирж байна. Одоохондоо болвол гэхдээ ингээл таныг санаал энэ хүн ч юм бас айгүй шаналаад байгаа байхгүй. Бараг сүүлийн 6 сар өнгөрсөн 12 дугаар сараас хойш л айгүй хэцүү байгаа хүн байх юм. Ингээл яг тантай хамт байсан өнгөрснөө бодоо санаал таныг өгүүлээл үнэхээр ингээд тантай байсан өнгөрсөндөө бас амьдраад тэгэхээр ингээд энэ хүн амар өөртөө итгэлгүй болоод нэгэн хэвийн нөхцөл байдалд ороод урагшлахчгүй, хоошлохчгүй, гаццсан юм шиг мэдрэмжийг амьдралаас аваад
улам өөрт чинь ингээд obsessed болоод улам өөрт чинь автаад тэгэх тусмаа ингээд таныг өөр хүнтэй болж ивэл яах вэ? Таныг өөрийг нь мартцсан байвал яах вэ? Гэл ийм сөрөг бодлуудад автах гад байсан. Тийм болохоор ийм сөрөг юмнууд бодож ер нь муу юм дуудаад яах вэ? Өөрийгөө зовоогоод яах вэ? Ер нь энэ харилцааныхаа ирээдүйн төлөөтэй би одоо өөрийнхөө амжилтыг өөрийнхөө үзэж туулах ёстой зүйлсээ нэгдүгээрт тавьчихъя. Энэ харилцаан дээр амар гоё өөдрөг итгэлтэй бай. Энэ бодлоор би баг өөрийгөө итгүүлье. Тэгэхэд магадгүй ингээд бит хоёр ирээдүйд яг хоёр талаас уулзаад гоё нийлнэ байх гэдэг ийм бодолтой байна. За энэчнээс харахад ордууд бол маш хүчтэй. Хилэнцгийн ордны сар харагдчихээн, хумх харагдчихээн, ихэр жинлүүр бол байна. Тэгээ материйн орд, загасны орд бас харагдлаа. Тэгээ галын ордноос хонь бол бас байна. За одоо болохоор энэ хүний таныг гэхэд мэдрэмж ямар байгааг харъя. 3 дугаар бүлгийг сонгож байгаа. Харилцаа холбоогүй болон салсан байгаа гэсэн бидний талаарыг ямар сэтгэл мэдрэмжтэй байна вэ? Бодлороо өөрийгөө айгүй чухам хүчлээд л байгаад байдаг сэтгэл мэдрэмж бол тээ. Сэтгэлтэй бол бас айгүй одоо юм триггертэй л байгаад байгаа хүн байна л да. Айдас бол яг маш их мэдрэгдэж байна. Гэхдээ энэ хүний бодол нь ерөнхийдөө айгүй зөв байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Өөрийнхөө бодлыг бас яг зөв байгаад байгаа гэдгийг мэдэж байгаа. Маш сайн мэдэж байгаа тэрээр. За яг бэлэн болсон үедээ л ингээд үйлдэлхий. Энэ хүн өөрөө бас жоох урт хугацааны харилцаанд одоохондоо бэлэн биш байгаад байгаа нөхцөл байдал байна л да. Ажил, карьер, амьдрал, мөнгө, санхүү гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд бол угаасаа саад хийж байна. Тэгтээ сэтгэл нь болохоор ингээд яарад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ингээд бүр ингээд сэтгэл нь ингээд энэ хүнд ингээд айгу муухай юмнууд зааж өгөх гээд байдаг. Тэр нь юу вэ гэд тэгэхээр чи ингээд бэлэн болтлоо хүлээн гэдэг юм бол яг үнэндээ амар их хугацаа орноо тий. Яг чи тийм амар гоё өөртөө ихтэй бодолтой ингээд явж чадах уу? Айгу гоё агаарын юм бодвол мөрөөдөөл тий өөр дээрээ төвлөрөөд явж явах үед чинь энэ хайртай хүн чинь буюу одоо таныг өөр хүнтэй энэ төр болчвол яах юм бэ? Яг ингээд нийлэх тий буцаад ингээд хамт байхгүй боломж таймингаад яг тэр зөв цагаа чи алдчихвал яах юм бэ? Тийм учраас ер нь бол би ингээд урт хугацааны харилцаанд бэлэн биш байж ийж бэлэн болцсон юм шиг ингээд өөрийг чинь буцаж ирж найраад тэгээд ингээд эвлэрчий гэдэг нэг ийм хэцүү мэдрэмж бол сэтгэлд нь мэдрэмжинд нь байгаад байна. Яагаад ийм юмнууд бүр ингээд бодож ийнэ вэ гэхээр таныг алтхаас бүр маш их айгаад байгаа нь айгу тодорхой харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ яг ингээд нөгөө бодол нь болохоор айгу өөртөө ихтэй те за би өстө тийм юм хийж аваад ингэж тэгэж амжилтанд хүрчээд өстө ингээд гайхуулах юмтай үзүүлж харуулах юмтай энэ хүнийг өөрийн болгож авандаа гэл ингээд ийм айгу romantic киноны hero те heroic одоо баатарлаг дүр шиг юм бодоод ахад яг үнэндээ сэтгэл мэдрэмж нь болохоор амар өөртөө итгэлгүй байгаа. Таныг ер нь ингээд өөр сонголтуудыг хийгээд явж байгаа да альсвал явчвал яах вэ гэдэг айцтай байна. Би одоо л ерөнтэй худлаач вэ үнэн ч вэ хамаагүй ингээд тань руу үйлдэл хийж хичээхгүй болвол ирээдүйд яг үнэндээ би ингээд хичнээн мундаг болцсон, хичнээн бэлэн болцсон, хичнээн өгөх юмтай, хийх юмтай, амлаж бүтээж өгч чадах зүйлстэй байсан гэсэн намайг хүлээж авахаас нэгэнд өнгөрцөн байвал яах юм бэ? Тийм болохоор ингээд одоо зүгээр яг ингээд нэг урт хугацааны ирээдүй харахгүй байсан ч гэсэндээ хамаагүй ярилцчихъя, харилцаа холбоотой байчаа. Өөрөө юм амар кул дүр эсвчээ
Яг ингээд айгүй урт хугацааны ирээдүй харж байгаа юм шиг, бүх зүйлд бэлэн болцсон юм шиг гой гой үгнүүдийг хэлээл ингээл те таныг яг найрыг гэж бүр ингээ хүсээд байгаа харагдаж байгаа байхгүй. Яг энэ бодол нь болохоор амар юм desperate, айгүй хатуу хэлэхэд айгүй өрөвдмөр, таныг алдчихгүй гэдгээс маш их хайж байгаа. Ийм мэдрэмжээс болвол болж байна. Нэг талаараа бас жоохон хуваа бодсон юм амар байна л та. Гэхдээ угаасаа бодол нь энэ хүслээ бол айгүй дарж байгаа байхгүй. Хүүшээ чи тэгж болохгүй штэ. Чи өөрийнхөө эрх ашигыг бодоод тэг өөрийнхөө аз жаргалыг, өөрийнхөө хүслийг нэгдүгээрт тавиад нөгөө хүний юм хоёрын хооронд situationship ч юм уу байлгаад ээж болохгүй. Ерөөсөө нэг мөсөн нийлэх үедээ л үйлдэлхий. Яг нийлэхэд бэлэн болох тэр үедээ л үйлдэлхий гэж өөрийгөө болвол яг зүрх сэтгэлээ бас зүрх сэтгэлийнхаа юм саваагүй учгийг энэ хүн болвол яг бодол санаагаараа базаж барьж байгаа харагдаж байна. Тэг ингээл ер нь харилцаа холбоогүй те одоо та энэ хүнийг өөртөө хайртай мө сэтгэлтэй юм уу ядаж боддгийм үгүй юм уу тэрийг ч мэдэхгүй ингээд байж итл та хоёрын харилцаа ингээд дуусчих үе дээ гэж энэ хүн одоо мэдрэмжэндээ айгүй их ингээд имзгэлж айдаг энэ мэдрэмжээсээ айгүй их айдаг тийм учраас ерөөсөө л ингээд тань руу үйлдэл хийчээ харилцаа холбоогоо шинээр эхлүүлчихье те яг ингээд хүсэл тэмүүлэл дээрээ суурилж таныг очиод твэрий тантай ярилцъя те ингээ хамт бай гэж бодоод идэх харагдаж байгаа байхгүй юу. Гэхдээ тэгэж болохгүй. Яг энэ мэдрэмжэн дээрээ дөрүүлж тань руу үйлдэл хийх юм бол та хоёр хэсэг хугацаанд харилцаж байгаа л дахиад нэгнээсээ зам сална. Дахиад ингээд өөр замаар алхах хэрэгтэй болно. Тэр үед таныг энэ хүн яг үнэндээ айгүй гомдоосон байх болно. Тийм учраас ямар ч эргэлзээгүй болчихсон үедээ үнэхээр урт хугацааны харилцаанд бэлэн болцсон үедээ л ирэх хэрэгтэй шүү гэдэг бодол нь бол угаасаа ялаад байгаа гэж гарч ирж байна. Тэгээд мэдрэмж нь бол таныг маш их санаж байгаа, маш их харилцааныхаа араас харамсаж байгаа. Өнгөрсөнд ер нь бол те тантай маргалдаж муудалцсан ч юм уу, өөрийнхөө үзэл бодол төр хит хатуу зогссон юмнууд байгаа бол тэрэн дээрээ айгүй харамсдаг. Уучлалт гуймаар байвч бас чадахгүй байгаа даа. Шалтгаан нь гэх юм бол энэ хүн яг урт хугацааны харилцаанд одоохондоо бол арай бэлэн болоогүй байгаа даа. Тэрийг бол өөрөө аягүй сайн мэдж байгаа байдалтай байна. За одоо танд хэлхийг хүсэж байгаа үгсийг харчээ. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн харилцаа холбоогүй байгаа хүмүүс хэдэнд ямар үг хэлхийг хүсэж байна вэ? I wish you would knock on my door гэнэ. Чи ингээд манай хаалгыг тогшоод ч юм уу тийм над дээр хүрээд ирээсэй гэж би хүсэж байна. Ер нь таныг өөр дээр нь ирээсэй л гэж энэ хүн бол хүсээд байна. Өөрлөө нь ямар нэг байдлаар үйлдэл хийгээсэй ч юм уу. Энийхэн цаанд таныг харахыг хүсэж байгаа хүсэл маш хүчтэй бас байна. За би өөрийнхөө өнгөрсөнд хийсэн үйлдэл болон чамд хэлсэн үгэндээ маш их харамсаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За бусад хүмүүс ер нь миний амьдралд ингээд оролцоод намайг контролдох гэж бас оролдож байна гэдэг ийм мессежийг хэлхийг хүсэж байгаа юм байна. За би энэ харилцаагаа өөрөө ингээд сүтгсэн балсан тэрэндээ бол би маш их харамсдаг гэж бас хэлхийг хүсэж байна. За би чамайг их чин сэтгэлээ ингээд нууж байгаа гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Энэ болохоор бүр яг энэ мэдрэмжэн дээр нь яг байгаа хгүй. Үнэхээр өөрт чинь ингээд маш их татагдаад байгаа. Хүсэл тэмүүлэл маш их өндөр байгаад байгаа. Тэрийг үнэхээр ингээд дарж байгаа. Тэр хүсэл тэмүүллээсээ болоод зүгээр тэ өөрт чинь худлаа яриад ч хамаагүй урт хугацааны зүйл яг ингээд өгж чадахгүй байж ич тэ өөрийг чи алдахгүй гээд хамт байхын тулд үйлдэл хийгээд хүрээд ирэхээс бас буцхааргүй юм их хүсэл тэмүүлэл байгаад байгаа. Тэгтээ одоохондоо бол би өөрийнхөө амьдраад явж ирсэн нь зөв юм шиг байна гэж бас хэлхийг хүсэж байгаа юм байна. За би бүр өөрийгөө алдчихад байна чамгүйгээр би яг юу хийх ёстойгоо одоо мэдэхгүй байна гэж даакалж байна. Би чамайг маш их гомдоож шархлуулснаа мэднэ. Дахиж гомдоож шархлуулмааргүй байна. Тийм болохоор энэ хүн урт хугацааны харилцаанд яг бэлэн болцсон үедээ буцаж ирье гэж
болоод байгаа юм байна. I become apprehensive about being candid with you гэдэг болохоор ер нь одоохондоо чамтай ингээд нээлттэй тий харилцаас би бол өөрийгөө жоохон барьж байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. За бит хоёр ер нь бол spiritually connected. Ер нь бол бит хоёр ингээд бие махбодын хувьд хамт байхгүй байгаа ч гэсэн бид нар нэг юм сүнсний холбоотой, оюун бодол санаагаар холбоотой байдаг гэдгийг би мэдэрдэгэ гэж бас хэлмээр байгаа юм байна. Одоохондоо бит хоёр бибинийгаа тавьж явуулах хэрэгтэй гэж бас гаргаж ирж байна. За би өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, жинхэнэ сэтгэл хөдлөлөө гаргахтаа маш муу хүн. Гэхдээ би чиний бодож байгаагаас илүү чамд хайртай. Би чиний мэддгээс илүү би чамд хайртай гэж бас хүсэж байгаа юм байна. За одоо Oracle card-ыг авъя. 3-р бүлгийг сонгож байгаа юмсан бодож би харилцаа холбоогүй байгаа өмнө эхний талаар ямар бодол мэдрэмжтэй байгаа бэ? За worth waiting for гинэ. Үнэхээр хүлээхэд буруудах юм байхгүй, хүлээхэд алдах юм байхгүй харилцаа гэдэг карт гарч ирж байна. Divine time is at work in your love life гэж байхгүй. Тийм яг нэг зөв цаг нь ирэх үед угаасаа тань дээр буцаж ирнэ, эргэж нийлнэ л гэж энэ хүн бодоод байна л да. True love гинэ, жинхэнэ хайр. Энэ бол яг ингээд нэг насны хайр юм аа гэж энэ хүн бол итгээд байна. Ер нь өөрт чинь хайртай сэтгэлтэй гэдэг нь маш тодорхой бууж ирлээ. Keep an open mind гинэ. За ер нь бол харилцааныхаа ирээдүйд нээлттэй ханд. Тэгэд энэ харилцаан дээр ер нь итэг гэдэг картууд гарч ирж байна. Энэ харилцаан дээр итгэлтэй байх хэрэгтэй тий. Өөдрөг итгэлүүдийг тавьж явах хэрэгтэй. Тэгээд бас дээрэс нь юу гэмээр одоо ингээд эргээд нийлэх хүртлээр энэ хүн бас өөр хүмүүстэй харилцаж болно. Танигч бас өөр хүмүүстэй одоо харилцаад явхад тий учиргүй хардаад таныг буруутгаад байж болохгүй. Тийм учраас ер нь эргэж нийлэх хүртлээр энэ харилцаан дээр бас айгүй юм нээлттэй хандъя гэж бол бодож байгаа харагдаж байна. За ингээд уншлагууд нь дуслаа. Баярлалаа. Хэрэгтэй мэдээллүүд авч чадсан гэж итгэж байна. Нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүст бид нар тэнд юуг харах вэ гэд. Тэгэхээр энэ хүн тэн дээр буцаж ирэх үү? Буцаж ирвэл хизээ буцаж ирэхээр байна. За буцаж ирээд та хоёр нийлэх үү? Нийлвэл хизээ нийлэх үү? Яагаад уу? Яагаад нийлээд байна гэдэг нь гараад ирнэ. Буцаж ирэхгүй байх юм бол таны дараагийн хайр дурлалын харилцаа яг ямар хүнтэй хизээ эхлэх вэ гэдгийг харна. За тэгээд энэ хүнд 3 дахь этгээд байгаа юу гэдгийг харна. Тэр харилцаан цаашаа юу яхаар байгааг харна. За тэгээд энэ харилцаан дээр танд өгж байгаа зөвлөгөөг харах болно. Баярлалаа.